За амралтын өдрийн мэндээ. Тэн тусны нөөц ашигласны төлбөр 30%. Үүнээс гадна өнөөдөр газар өстэй төгжрөө байхгүй. Гэрээсээ гараад авчихсан чи яагаад ч дахиад ороод ирлээ. Ажил дээрээ сууж гинөө. За тэгээд зөвхөн пэйж дээр нэгэн төрлийн судалгаа маягийн юм авлаа. Яг гоо жоохон алсаас ихсэн л дээ. Хүмүүсээ нэг жоохон илэн далангуу болох гэж. За эхлээд манайхан хаан байдаг вэ? Манайхан юунд дуртай байна гэдэг. Энэ постууд маань пэйжийг нэгэ жоохон ичмхий зангийн задлаж илэн далангуу болгох ийм постууд байлаа. За тэгээд шаашаа жоохон наривчтай явж байгаа. За тэгээд ганц би хүмүүс хэрэг байна гэж. Тэгээ манай пэйжийнхэн бол харьцангуй бас юунд пэйжийнхээ энэ оруулж байгаа постнд идэвхтэй оролцож байна. Тэгээд энэ их зөв юм. Ер нь одоо энэ манайх нэг юм бас ойлгомоор байна. Орчин үед бүрэг ичимтгий гэдэг энэ ойлголт утгагүй болсон шүү. Бүрэг ичимтгий Монгол зангаараа гэдэг энэ зүйл бол утгаа алдсан. Яг нь дээхний үед бол тийм байсан байж болно л доо. Дээр үед яах вэ? Одоо тэгээ биднээс бүрэг ичимтгий байхаас ч яах вэ? Нэг ахтар юм уу байсан биш. Мэдээлэл технологи байсан биш. Хүмүүс ингэж нэг бие биентэйгээ нэг ойртож ярилцах, танилцах ийм боломж нь байсан биш. Ер нь яг өнөөгийн энэ цаг үед бол нэг юм сонин шил зүйцсэн манайхан жоохон гайхаж байгаа. Миний ажлын шил. Өнөөгийн энэ цаг үед жоохон нээлттэй илэн далангуй ийм хүн энэ цаг үед хожиж явдаг шүү. Яг одоо ихлээр ер нь дотгошоо ярдаггүй, дуурдаггүй, үзэл бодол өөрийгөө илэрхийлдэггүй тийм усуд бол бүхний ард суудаг. Хожигддаг гэсэн үг. Ажил эхэлтэл бас нэгэн хэдэн минут байна. Энэ хооронд жоох юм яриадах яа гэж. Тэгвэл нээлттэй байна гэдэг ийм галзууртай байж болохгүй л дээ. Манайхан бас юмныг ингэж жоохон хэтрүүлээд идэг. Хэтрүүлээд альва нэг юм балансаа барих чинь их зүгээр идэг шүү дээ. Балансаа барина гэдэг маань ерөнхийдөө хэр хэмжээг мэдэх. Хэр хэмжээг мэдж явж байхгүй бол одоо энэ фэйсбүүк дээр маш их олон онлайн худалдаанууд лайвууд эдгээр зөндөл байна. Би бол анхны давьчдын нэг Монголын. Тэгээд сая би бас өөрөө өөрийнхөө аккаунт руу бас пост оруулсан Монголын давьчдыг нь 2 хуваана гэж. Нэг нь бол бусдыг муулдаг лайвчд, нөгөөх нь өөрийгөө муулдаг лайвчд гэж. Тэгээ бусдыг муулдаг лайвчдуудад дэндүү их олон болчих. Бусдыг өөрөө тийм садалтаа уснаа суура гарцсан ариухан амтан болж бусад юм болгоноор үсчиж идэг. Шудраг хүний дүр тоглодог. Тийм лайвчдууд их болжээ. Зарим нь одоо энэ худалдааны юунууд бол хитрхи их бас ингэж ашигнжоо олох гэж ловер хийх гэж ингэж улаарч байна л да. Нэг 350 сарчтай 999-ийн алт 150 мянга гэдэг шиг 999-ийн сарчтай
шижир алт 150 мянга өтер гэж ярьдаг шиг л байхгүй юу? Одоо энэ чулууны лайвд өдр бол өстой амар байна шүү дээ. Би бол тодорхой хэмжээнд бас олон жил чулуу хэрэглэлээ. Тэгээд чулуунуудыг ингээ харж байхад тэр нэг юунд оччихсан Балбад очсон ч гэнэ үү, Мямарт очсон ч гэнэ үү. Тэгээд энэ хятадын нэг мужид байж ийж тэгээд худлаа үний ирэх мэрх зараад байгаа. Тэднэр бол нэрээс даалж байна. Тэгээд даанч монголчуудын нөгөөх юм юу? Монголчуудын энэ мэдлэг альва нэг юмны мэдлэг хомс байна л да. Муу байна. Тэрнээс болоод энэ онлайн лоурт их өртөж байна. Тэгэхээр энэ хэр хэмжээгийн мэднэ гэж энийг яриад байгаа. Гэхдээ тодорхой хэмжээнд бас нэг юм нээлттэй байх хэрэгтэй. За 60 цагийн ясганы ганц үе хөнгө босны дор гэсэн чинь баахан найзыг өсөлт ирсэн. Энэ чинь зөв зүйл байхгүй юу? Та бүхэн одоо өөрсдийнхөө аккаунтн дээр ч гэсэн найзаагаа тог нэмэх хэрэгтэй. Тэр заавал ингээд нэг өөрлөө чинь ингээд чатсан болгон дээр л салбанж гүйж очиод байна гэсэн үг биш шүү дээ. Тэгвэл ер нь тодорхой хэмжээнд ингээд олон хүний хүрээллийг өөр төр үүсгэх хэрэгтэй. Тэр олон хүний хүрээлэл чинь чиний амьдралд маш олон зүйлийг авчирдаг. Ер нь бол хүн хүнээс их сурдаг шүү. Хүн одоо юу гэдэг номноос ч юм уу хин нэг үний жишээл над шиг ийм хүний ярианаас ч юм уу их юм сурахаас илүүтэйгээр зүгээр яг бодит амьдрал дээр энэ харилцаа хандлагаас айгүй их юм сурдаг. Одоо миний энэ пэйж дээр байж байгаа нэг 180 мянган хүний энэ та бүхний энэ хандлага над дээр орж ирж байгаа энэ маш олон бариулж байгаа улсуудын энэ зүйлүүдээс би маш их юм зүйл сурдаг байхгүй юу? Хүн болгоны энэ өөр яриа энэ харизм, сүүлийн харизм гэж ярьдаг. Хуучнаар бол онцлог дүр төрх гэж байгаа шүү дээ. Харизм гэдэг нь яг гадаад үг учраас бид нар зарим нь ойлгохгүй ч магадгүй. Ер нь бол хувь хүний онцлог гэсэн үг. Тэгээ хүн болгоо юм өөрөөсөө онцлогтой байгаа шүү дээ. Тэр онцлогоос маш их юм зүйлийг сурдаг. Тэгээ их хэрсүү болдог. Би та бүхнийг энэ юун дээр одоо энэ амьдралдаа жоохон нээлттэй байж өөрийнхөө хүрээллийг томсгож аль болохоор олон улсуудтай харьцаж тэгээ тэрнийхээ ингээр бас суралцаж ингэж яваасаа гэж. Дээрэс нь ингээд бүгээд ингээ ганцаардаад өөрийгөө ингээ блоклоод ингээд байх бол эцээст хожигддаг шүү. Эцээст энэ амьдралд хожигдож дуустдаг. Хожих юм юу ч байхгүй. Манайхны дунд нэг юм социализмын үеэс ахгуулаад нэг ирсэн нэг юм үг байдгийг ашиглуулна гэж. Одоо юу гэдэг эмэгтэйчүүд ялангуяа эмэгтэйчүүдийн дунд нэг хүнтэй уулзахлаа ингээд ашиглуулна гэж. Тэр ашиглуулна гэдэг үг бол ерөнхийдөө нэг 10 жилийн хүүхдүүд ч юм уу эсвэл нэг дөнгөж нэг 20 гарч байгаа тийм жаахан залуучуудын л үг шүү дээ. Ашиглуулна гэдэг бол ер нь 30-аас дээш наснд бол хүнд ашиглуулна гэдэг бол ер нь л байхгүй. Тодорхой хэмжээнд хүн амьдраад ирэхлээр бас ингээд албан байгуулагч юм уу, найз нөхд ч юм уу, эсвэл амьдрал дээрээс ч юм уу ингээд тодорхой хэмжээнд туршлага хоримтлуулдаг. Хүнд ашиглуулахаар хэмжээний гинэн биш болдог гэсэн үг. Хэрсүү болдог. Тэм учраас тэр ашиглуулна гэдэг үг бол үнэндээ утгагүй. Манайхаа одоо ингээд баг насан туршдаа баг эмгэн өвгөн болтлоо нэг хин нэг хүн өөрийг ашиглах гэдэг юм шиг бодоод идэг. Ашиг онжоо гэдэг зүйл бол би эргэтэн дээр биш, ер нь эдийн засаг дээр л байгаа шүү дээ. Тэгэхээр та энэ хүнд мэдээж мөнгө бариад даруулзаад гүгээд авахгүй шүү дээ энэ чинь. Альва нэгэн харилцаа гэдэг бол шууд ингээд өөрийнхөө 77 булчирхааг тоочод эхэлдэг тийм зүйл биш байхгүй юу? Ер нь ямар ч харилцаа бол судалгаа шүү дээ. Судалгаа. Эхлээ судлаа шүү дээ. Энэ хүн хинбэ гэж. Тэрнээс ч өөрийгөө тайлбарлах гэсэн үг биш байхгүй юу? Би одоо өнөөдөр орой энэ сэдвэр за хүн орж иртэл би бас ярьж илээ. Энэ сэдвэр бас лайв орё гэж бодож байгаа. Тодорхой хэмжээнд би бас хүн судлал, хүнийг бас маш олон жил судлаа. Эрүүл мэндийн талаас дээр, сэтгэл зүйн талаас нь ч тэр. Тэгэхээр бас зарим нэг улсуудын
анзаарахгүй мэдэхгүй юмнуудыг мэддэг байж болно. Зарим улсуудад хэрэг болж магадгүй гэж бодож байгаа байхгүй. Тэрнээс би нэг юу гэдэг та бүхнийг миний энэ дүрмээр хүнтэй танилцаараа гэсэн үг ерөөсөө биш шүү дээ. Ер нь ямар ч хүнтэй танихгүй хүнтэй танилцахдаа эхлээд өөрийгөө битээ тайлбарлаа. Өөрийгөө тайлбарлаад эхэлдэг шүү дээ. Би одоо тэгээд нэг тийм сургалт өгсөн, тэгсэн, тийм үнтэй яаж байгаа, тэгээ салсан, ингээд яасан, эдгээр тэгээд бүх юмудаа ингээд бүгдийг тайлбарлаад байдаг. Энэ чинь нөгөө нэг эрүүгийн гэмт хэрэгтэй яг адилхан байхгүй юу? Таны хэлсэн үг таны эсрэг мэдүүлэг болж очно гэдэгтэй адилханаар та ингээд хэдий ч нэ өөрийгөө тайлбарланууд хэдий ч нэ цаад хүн чинь яг танихаар ойлгохгүй өөрийнхөө ойлгож идэг. Одоо жишээлбэл би нэг 2-3 залуутай уулздаг байсан энэ төргээ тэгээд ингээд эхлүүл тэгээд нөгөө үнэлэмж чинь доош унаад эхэлдэг байхгүй юу. Эрэгтэйчүүд бол одоо ер нь ямар ч эрэгтэй хүн нэг зам байдгийг. Ер нь манай эмэгтэйчүүдтэй би зориулаа хэлэхэд. Ер нь бол нэг ингээд Монголд нэг олон жил унтсан машин гэдэгтэй адилхан гэсэн үг байхгүй юу. Ер нь эрэгтэйчүүд ер нь болж игэл нэг шинэ машинд л дуртай. Шинэ машинд эдлэгээ аваагүй гэсэн үг. Эсвэл нэг орж ирсэн машинд. Тэрнээс Монголд одоо ингээд олон жил талхилсан ийм машин гэхлээр чинь тэгэл үнэн доошоо унаал ингээд идэг. Яг эмэгтэй хүн яг зүгээр зүүрлээд хэлэхэд машинтай төстэй. Тийм учраас та өөрийгөө хитрхийг амьдрал үзсэн мэтэр яриул. Хитрхийг амьдрал үзчихсэн, амьдралд одоо юу гэдэг хитрхийг хаширчсан, олон хүнээс гомдол цөхрөл авчихсан мэтэр ингээд яриад байвал таны үнэлэмж буураад байна гэсэн үг. Тэгэхээр би таа бүхэнд юу гэж хэлээд байна гэхлээр эхлээд альва нэг хүнтэй танилцахдаа өөрийгөө битгий тайлбарлаа. Учир битүүлэг бай. Ер нь хүн мэдэхгүй юм их сонирхдаг шүү дээ. Мэдэхгүй юм. Тэгтээ хит ингээд хитрхи ингээд зайгаасаа битээ аваад. Ер нь баланс барина гэж нэг юм байдаг юм. Баланс. Холддогчгүй, ойртдогчгүй нэг тийм балансыг барих. Тэр хугацаанд нөгөө хүнээсээ судлах хэрэгтэй. Ер нь ямар ч хүн заа юу? Би та бүхэнд зөвхөн нэг энгийн амьдралын дүрмийг ярьж өгье. Ямар ч хүн хамгийн сайхан аашаа эхлэх гаргадаг шүү. Ямар ч хүн. За би муу хүн гээд хүрээд ирдэг хүн ерөөсөй байхгүй. Надад ийм дутагдал байдаг гэдэг ингээд хамаг дутагдлаа уур бухимдал уудаг, иддэг, юу гэдгийг завхардаг, залбинддаг, тэндэг ямар нэг юм донддаг гэдэг нэг хүний өөрийн цаана нуугдж байгаа тэр муухай зүйлээ сайхан яриад гараад ирдэг хүн гэж ерөөсөй байхгүй. Дандаа сансрын зүм мөрөөдөл ярина. Өөрийгөө магтана, өөрийгөө өмөрнө, өөрийгөө хохирч болгож ярина. Альва нэгэн одоо юу гэдгийг нэг урд нь хүнтэй байж байгаа ч юм уу, гэр бүлтэй байж байгаа ч юм уу, салсан янз янзын тийм усуд бол эхлээд өөрийгөө хохирч болгож л ярьдаг. Би хин нэг үнийг хохироосон шүү дээ, би өөрөө адгийн амьтан байсан шүү дээ гэж ярьдаг хүн юусоо байхгүй шүү. Байдаггүй. Тийм учраас хэрсүү вэ гэдэг чинь тэр байхгүй. Эхлээд энэ хүн хинбэ гэдгийг. Нэг энэ харилцаан дээрээс хохирол яриад байдаг улсуудын хамгийн том юм юу вэ гэхлээр хүнийг өөршгөө боддог. Одоо юу гэдэг өөдөөс нараа сууж байгаа хүний авир ашиг яг өөршгөө боддог. Өөршгөө ингээд юу гэдэг гинэн, өөршгөө юу гэдгийг цагаан, итгэмтгий, элен далангуу, энэ тэр эдгээр яг өөртөө адилхан бодоод чамтай адилхан хорвоо дээр ирсэн нэг ширхэгч байхгүй. Үр хүүхэд чинь чамтай адилхан биш. Энийг бүр ясмахандаа шингэтэд ойлго. Миний бодож байгааг энэ бол хизээч бодохгүй шүү гэдгийг л ойлго. Миний бодож байгааг энэ хүн бол хизээч бодохгүй шүү гэдгийг. Өгдөл нь өөр байхгүй юу? Энэ хороо дээр давтагддаг юм гэж байхгүй. Үр хүүхдүүд чинь үрдэл чамтай адилхан биш шүү дээ. Яг гоо зүс царай нүд амна адилхан байж болно. Гэхдээ ухаан мэдрэл альва нэг юм мэдэрч байгаа бодож байгаа шал өөр байгаа.
төрөөсөө хүүхч нь өөр гэж байгаа төө хамаагүй хүн бол чамтай адилхан байна гэж байхгүй шүү дээ. Тийм учраас хүнийг өөртөө адилханаар битээ ханд. Альва нэг үнэтэй хандлага үүсгэхдээ битээ өөртөө адилханаар битээ бод. Энэ сэтгэл зүйн хохирол бол хамгийн том хохирол байдаг шүү. Эд эрхтний хохирол бол нэг алдаад ах юм байхгүй шүү дээ. Одоо яг хөө энэ мэдээж одоо ингээд насан турш улсууд харилцаанд орно. Энэ нь зайлшгүй зүйл. Тэр аль талд нь харилцааг хүснэ. Ирийн харилцаа ярьж штэ. Чи тэр харилцааг нь хориглоод явбал нөгөө хүн чинь ахад өөр хүн хайгаал яваад өгнө. Эний тухай усад ярьдгүй. Яагаад гэвэл монголчууд энэ яг энэ сэдвээр ярихлаар л нөгөө заваан байлаар завхаа зайдын идэргэж янз янзаар яриад эхэлдэг байхгүй. Тэгэхээр чи харилцаагаа нэг хориглоод хэрэггүй. А зүгээр хамгаалтаа сайн ич. Хамгаалтаа сайн хий. Одоо юу гэдгийг нэх айхтар ингээд нэг юм шоу цэнгийн годамжны янз янзын ийм хүнтэй уулзаад мэдээж бэлгийн замаар дамждаг янз янзын өвчин зовлон гэдэг хүсээгүй юм чи ирнэ шүү дээ. Хүнээ сонгохдоо ч гэсэн тэр биеийн хилэмж гэж байгаа шүү дээ. Биеийн хилэмж. Биеийн хилэмж нь юу вэ гэхээр энэ хүн ер нь ямар хүн бэ гэдэг чинь хувц сунар дээрээс нь харагдаж идэг. Хувцаар нугтаж ухаанаар нүднэ гэдэг чинь ер нь бол голын ос үг шүү. Энэ хүн ер нь хэр зиндааны хүн бэ гэдгийг бол хувцснаас нь хэлдэг шүү дээ. Хувцсныг нь өн өртгийн зүгээр дотор төсөөлө бодоод үз. Хэр хямдхан хүн байна вэ? Тэ хэр арчаатай хүн байна вэ? Гутлаас эхэлнэ шүү дээ. Гутлаа муухай өмсдөг бол тэгэл амьдрал нь муухай шүү дээ ер нь бол. Гутлмууд гурвын цаана гэж энэ монголчууд ер нь амар үг хэлдэг шүү. Энэ чинь би нэг зохиогоод байгаа ч юм биш. Ер нь альва нэгэн хүний энэ гутлын төрүүлээ арчдаг шүү дээ. Хэр гутал өмссөн байна уу? Хэр зэрэг арчаатай өмссөн байна уу? Хэр үнэтэй гутал өмссөн байна уу? Хаашаас тэгээд нэг ханзарсан, тоос шороод арсан, бүр талхилчсан тийм метр байж ивэл тэгэл асуудал гарч ирнэ шүү дээ. Өөртөө арчаагүй хүн бол амьдралдаа арчаагүй л байдаг шүү. Энэ өөртөө арчаагүй хүн бол амьдралдаа арчаагүй л байдаг. Өөрийгөө тордож чадахгүй хүн бол амьдралдаа яаж тордох юм? Ер нь биеийн хилэмж бол маш олон зүйлүүдийг хэлж өгдөг. Биеийн хилэмж. Адуу нэг эмэгтэй хүмүүсийн ч гэсэн тэр өмсөж үрж байгаа үн дидэл энэ тэр юмудаас өөрийг мэдчихдэг шүү дээ. Аль хурандаа ямар богд зүүцсэн байна уу? Чихэндээ эмэгтэй байна уу, эмэхгүй байна уу гэдгээс эхэлнэ шүү дээ. Үсээ застдаггүй юу? Өөр тэр ихэр анхааралтай энэ хүмүүс байна. Умсны хэлбэр, умсны тэр өнгө төрх. Эднэр чинь зүгээр тэр хүн цаад хүн өөрийгөө юу гэж ярихаас илүүтэйгээр тэр өөрийнх нь байгаа байдал гадаад өнгө төрх нь тэр хүний тухай сайхан яриад өгдөг байхгүй юу? Тэр өөрийгөө юу гэж ярьж болно шүү дээ. Одоо юу гэдгийг ингээд найзуудтайгаа бизнес эргэлдэг тэгж байгаа, ингэж байгаа, одоо ингээд удахгүй хөрөнгө оруулаад тэгж тийм түнштэй мөнштэй ингэж бизнесээ эхлүүлсэн байгаа, тэгж яаж байгааг нүдэнд харагдахгүй маш олон зүйлүүдийг ярьж болно шүү дээ. Хинч ярьж чадна. Онлайн дөөрч ерөөсө тэгж л явагдаж байгаа шүү дээ. Бид нар одоо энэ олон дөөрч дотроос жоохон хашрахаар жоохон туршлага суухаар л болж байгаа шүү дээ. Ер нь одоо амар худалчингуй зөндөө болцсон. Тэгээ эхлээд бол энэ тэр өөрийнхөө ярьж байгаатай дүүцхээр хүн үгүй юу гэдгийг хувцс нь харуулчихдаг. Хувцс нар нь humсдаг нь хэрнэ. Үс зүснэ. Өмсөж зөөж байгаа юм. Гар хуруунд ууж байгаа бөгж нь үрж яваа цөнгөн. Сайхан харуулна шүү дээ. Хинбэ гэдэг нь. Дараа нь тэгээд тэр яриан дотроос нь ингээд хэр их сул үг вэ нөө. Нүднийг нь харс марцыг харддаг шүү дээ. Ер нь нэлээд сууртай хүн бол яг хүний өөдөөс харж ирдэг. Өөртөө итгэлтэй, сууртай, боловсралтай, за тодорхой хэмжээний мөнгөтэй, эдийн засгийн эрхчлөөтэй болчихсон, өөрийнхөө аваа явуучих чадвартай тийм хүмүүсд бол өөртөө итгэлтэй байдаг. Өөртөө итгэлтэй дүр юунаас харагддаг? Хүний нүд рүү харж ирдэг. Яг тэгвэл хүний нүд рүү харна гэдэг маань зориг байхгүй юу? Тэр хүн өөртөө итгэлтэй байна гэдэг зоригтой байна гэсэн үг. Өөртөө итгэлтэй хүн бол хүний нүд рүү харж чаддгүй.
өөртөө итгэлгүй хүн бол, сул дорой хүн бол, өөртөө өмчгүй, өөрийнхөө бие даасан чадваргүй, ер нь онцгой юмгүй, зүгээр худлаа ярьдаг хүн бол хүний өдрөө харж чаддаггүй. Өөр юм хараад байдаг. Хувцс хонор руу ч юм уу, дээр төрж тэнгэр газар руу, эсвэл гар хуруугаар ордоод ч юм уу. Тэгэд идэг. Тэгэд идэг шүү. Би маш олон улсуудтай харьцдаг хүн шүү дээ. Олон хүмүүстэй ингээ яриа сууж байгаа ингээ мэддэгдээ. Энэ юу хэр хүн бэ гэдэг. Амьдрахж байгаа хүн зүгээр найзлахж байгаа хүн эдгэр бол андшгүй. Би таамаасыг заавал амьдралын хань хайж бол гэж би хэлэхгүй. Ер нь найз нөхдийн харилцаан дээрээс л хань болох үгүй юу гэдэг чинь гарч ирнэ шүү дээ. Хүмүүс одоо манай эмэгтэйчүүдийн том алдаа байдгийг. Өөргөө одоо ингээд нэг стан авдартай, чоожтой алт шиг л ингэж хадгалж явдаг байхгүй юу? Өөргөө өстө юу ч хөрөхгүй өстө нэг хадгалж явж байгаа өстө амьдралынхаа хантай л өстө хамаг юма өгн мөгн өдргээд. Чиний амьдралын хүн бий байна гэд хаалгачтанд очиод орж ийн гэж өстө гонж тийм байдгүй. Тийм мэдээж байхгүй. Би чиний амьдралын ханиа гэд. Чи тэрнийг амьдралынхаа ханиа гэж таньж хийж байхгүй. Чи олон хүнтэй орооцодож орд ирж тэрний ажил хийж, салж нийлж, нус нулимстайгаа хутгалдаж тэгж явж ижил тэр хүмүүс дотроос за энэ юм байна да гэдгийг л олдгий. Тэрнээс би чиний заяаны чи хань шүдэг ингээ ороод ирдэг хүн гэж байна гэж бодож байна. Тийм хүлээгээд байдаг усуд байдаг шүү. Тэр бол хизээч байхгүй. Ер нь хүмүүс бол тэгээд нэг ихний 5 жил дотор танигддаг штэ. 5 минутанд танигдна гэж байхгүй. Ихний 5 жилд цаашаа явах уу, явахгүй юу гэдэг. Гэр бүл салгалтын ер нь ихэнх нь ихний 5 жилдээ салдаг гэж байна шүү дээ. За ихний 5 жилээ нэг давчвал цаашгаа тэгээд бас нэг бие бинийхээ нэг онгос шивэр, уур уцаар янз янзын мэддэг ойлгодог, хүлээн зөвшөөрдөг болоод тэгээд цаашаа явдаг байхгүй. Нөгөө байгаагаар нь харилна гэдэг шиг. За тэгээд ихний 5 жил дотор л тэгээд нөгөөдг яста өөргөн сансан хүн биш болж таардаг. Тэгээд нөгөө нэг худалж, хуурамж, хулгайж, тэгээд дээлхүү, эзэрхүү, нөгөө нэг анх танилцж байхдаа нөгөө уянгарч исэн, уйлж исэн байхгүй, араатан шиг, алуурчин шиг сэтгэхүйтэй, дарангуйлагч, дарамтлагч, янз янзын дүр төрхүүд нь гарч ирдэг байхгүй. Тэр 5 жил. Тэгэхээр хүнийг таньна гэдэг бол тийм амархан зүйл биш байхгүй. Тийм амархан зүйл биш. Нэг тийм хайр майр идэр бол одоо ер нь 30-аас дээш наснд тийм хайр яриад хэрэггүй. Би бол тэгж л хэлнэ. Хайр гэдэг бол их сохор зүйл байхгүй юу? Таг сохор. Хайр одоо юугаа таньж хайрлаад байгаа нь айгүй сонирн байгаа байхгүй. Юуг нь таньж. Чи одоо юу гэдгийг тэрний чэйжин ч юм уу, нүд хөмсгэн ч юм уу, урал амын ч юм уу, тэр мөрийн хайрлаад байна гэдэг бол эн чинь инээдтэй зүйл шүү дээ. Хүн чинь дандаа залуу явахгүй, дандаа эрүүл явахгүй. Өвдөн хавдна, өглөн таргална, өтлөн хөгшөрнө, үрчин хорчин, унаж бэртнэ. Гэхдээ хүний зүсцээрээ бие хаа гэдэг чинь дандаа хувирж идэг зүйл. Чи тийм ийм амар хувьсамтгай зүйлийг хайрдна гэдэг бол энэ чи ямар ч найдваргүй зүйл байхгүй. Ямар ч найдваргүй. Хүний хамгийн чухал шин чанар бол зүгээр миний бодлоор бол итгэл найдвар. Хэр найдвартай хүн бэ гэдэг. Энэ бол хайраас чухал зүйл шүү. Найдвартай байх. Найдвартай гэдэг энэ зан чанар бол итгэл даах, хэлсэндээ хүрэх, удлаа ярихгүй байх, альва нэгэн асуудал бэрхшээл дээр хаяа цугтаахгүй байх, хамтдаа бүгдийг даван туулах, энэ чинь итгэл найдвар. Найдвартай хүн чинь тийм байдаг байхгүй. Бас амьдралдаа аваад явах. Амьдралын хүнд ачааг өөрөө төрүүлж үүрэх. Хүнд ацгалаг биш, хүнээр тижээлэх биш. Найдвартай хүн гэдэг чинь олон сайхан чанар байдаг. Маш олон сайхан чанар байж байгаа. Хайранд бол тийм чанар байдаггүй байхгүй юу? Хайранд бол хулгайч хүнч хайр ярьж ирнэ. Хулгайч хайр ярина, хүчирхийлэгч хайр ярина. Ялангуяа энэ гэр бүлийн хүчирхийлэл үлдэж байгаа, энэ дарамтлж байгаа, энэ дарангуйлж байгаа, зодод нүдж байгаа, энэ аригтж байгаа
асуудал гаргаж байгаа энэ улсууд эхлээдтэй гачин хайртай байдаг шүү дээ. Гачин хайртай байдаг. Маш их уянгалдаг, уйлдаг, нойтон хамаа шиг салж өгдөггүй, гар утаснаас саддаггүй, гадаа гэрийн үдэн дээр ирээд гөлийтлээ ингээд орон байрны хулгайч зогсож идэг энэ нөхдүүд чинь амар их тийм зовлонтой 2-3 жилээр ингээд новшортлоо ингээд араас эргүүлээд ингээд яваад байдаг. Энэ усууд чинь амар худалч байдаг шүү. Юуны худалч байдаг. Тэд нар ер нь өөрийн болгож авах гэж листэ нэг бүхий л юм зарцуулдаг байхгүй. Өөрийн болгож өвөртөө хийж авах гэж. Бүх арга, бүх муу арга хэрэглэнэ. Янз янзын юм амлан, амиа хорлон, тэг нь ингэн үхэн хатна. Тэгээ сүрдүүд нь хачаачин болно. Уянгал нь хоолуун цэцэг чихэр жимс цэцэг мэцэг тэгээд нэх их гоё мөрөөдлийн юм яриад арманчглаад шиврэ борон дондор алхаж матгаад эдгэрстэй тэнэгтэж өгдөг байхгүй. Ер нь шудраг хүн ер нь ийм шулуун замтай шудраг хүн бол сэтгэлээ жилжлэн амархан тэгээд хэрэг болохгүй бол чиний араас хөөцөлдөхгүй. Тэгээд араас чинь хөөцөлдөөд лай болоод ингээд амьдралыг чинь гай болоод ингээд наалдаад байхгүй. Болно бол болно, болохгүй бол болохгүй гэж явцдаг. Ийм усуудууд цаадалтай бол төс төмпөн шанаг байдгийг. Нэг болоод болсон шиг болдог, нэг болохгүй бол болчдөг. Болохгүй гэж ах чинь болгоно гэд ингээд зүтгээд идэг тэр усууд чинь маш аюултай усууд байдаг. Тэр усууд сансантай хүрээл чи нэг жирэмсэн болоод нүүр чинь сэвтэл нөсөө тол бүсэл нөгөө нэг сайхан бие бэлхүүс чинь памбегаар таргалаад язраад ингээд эхлэхэд ахаад өөр уянгалаад өөр хүн рүү уянгалаад алга болдог байхгүй. Ахаад чамд ярьжсэн юмудаа ингээд дараагийн усууд яриад уйлаад унжаад ястаны ихнэр хүүхэд байхгүй өстэй энэ биеэрээ ганцаараа явж ин зовж ин зүдэрж ин ястаны хорвоо намаагста тэгдэ инглээ эдэргээл стар өрөвдмөр царай гаргаад хүний нөгөө нэг эмзэг хүндүр зэг дээр хатгаал эмгтээчүүдийн нэг эмзэг хүндүр юм байна шүү дээ нэг хүнийг өрөвддөг хайрладаг өрөвдөн хайрладаг эмгтээчүүдийн нэг юм алдаа байхгүй хүнийг өрөвддөг тэгээд нэг ядуугаа ч юм уу эсвэл нэг хууртагцнаа хөлгтууснаа хохирсноо ярих гэн амар өрөвддөг шгөр хідээ өдр гээд тэрэн дээр нь дөрүүлээд ярьж байгаа амар залтай усуд байдаг шүү дээ тэгээд цаашаа явчихдаг юу вэ ардталтны хөөрхийн нөгөө нэг ёстой нэг жинхэнэ хөлгтууцсан жирэмсэн ихтер нь гэртээ нөгөө новшин гэр дотроо яах шарга байхгүй одоо өөр гэдгээ тэр том гэдэгтэн хаагуурч яаж ажил хийж явах уу тэгээ сууждаг байхгүй тэгээ хоёр талд худлаа яриад ер нь бол энэ амьдралыг зохиох амтунтай найз гэдэг бол давс туршлага шүү дээ. Туршлага. Амар муу санаатай бити бай гэж хэлээд байна шүү дээ. Зүгээр олон хүмүүстэй уулзах тусам чи төгс төгөлдөр болно. Уулзах тусам. Чи тэрнээс гэртээ гэрээ дотроос нь жожчоод тэгээд нэг өөрийнхөө нэг олон жил хөвцсөн болонда гар утсаа мажи хөвтөд байвал чи азгуул гар болно. Амьдралын гоё амьдралыг хүсч ивэл зоригтой бай. Муу сайн олон улсуудын сайн муу мэд. Чи олон цэцгэн дотроос хамгийн сайныг нь олж харна. Анхны цэцгээс улгаах биш. Ер нь бол биднээс амьдралаа бол олон сайхан ингээд ийм хүлэмжинд байж байгаа маш олон сайхан цэцгүүд дотроос хамгийн түрүүнд хаалгыг онгойлгож ороод хамгийн анхны цэцгээс улгаачдаг байхгүй. Тэрийг анхны хайр гэдэг, анхны амьдрал гэдэг. Цааталт нь ингээд алгалаад байж байгаа төө тэр хязгаар хүртэл асар олон цэцэг байж байгаа бид нар хамгийн ихний сайхан цэцгээс улгаагаад тэгээд тэрнтэйг насан туршдаа явждаг. Сайн ч бай, муу ч бай. Уг нь бид нар тэр цэцгэн дундор явах хэрэгтэй. Яваад бүгдийг нь үзэх хэрэгтэй. Тэгээд биднээс алдаа шин тэр байхгүй. Бид амьдралыг үзэж чадахгүйгээр амьдралыг дуусгадаг. Амьдрал гэдэг маань энэ урт удаан цаг хугацаа ерөөсөө биш шүү дээ. Амьдрал гэдэг маань энэ сайн мууг үзэх шүү дээ. Тэрнээс амьдрал гэдэг бол нэг хоёр хүн хоорондоо суугаад тэгэл хэдэн хүүхэд гаргаад тэгээд нэг байгууллагт насаараа ажиллаад тэгээд тэтгэвртэй гараад тэгээд цонхороо
коллегод ялаалал сууж идэг юм цаг хугацаа биш байхгүй. Амьдрал гэдэг энэ амьдралын сайн, муу бүх юмнуудыг гайхамшигтай гайтай бүх юмнуудыг үзхий чинь амьдрал гэж байгаа байхгүй. Амьдрал ерөөсөө ийм. Манай эмэгтэйчүүд ч гэсэн гүгээд түрүүж гүйж ирсэн дээр очиж суучдаг шүү дээ. Тэр гарч шүү дээ. Та нар. Гойр манай хар золигнууд ч одоо цаг болцсон байх ч яагаад ирэхгүй байна. Өнөөдрийн барайны усад манай эмэгтэйчүүдийн нэг хамгийн маанаг юм нь юу гэж хамгийн хөөртөл дай болсон хамгийн түрүүлж гүйж ирсэн хамгийн түрүүлээд хайр ярьсан үнтэн очиж суучдаг байхгүй. Сайхан тэр гаруудтай харинчдаг. Тэгээ тэр нь ангийнхан ч юм уу, эсвэл сумынхан ч юм уу, эсвэл нэг юу гэдгийг нэг найзынхан найз ч юм уу. Яг нэг энэ жижиг хүрээл дотроос суучдаг. Цаана нь агуу том дэлхий, маш том амьдрал байна шүү дээ. Асар олон хүмүүс байж ямар сонголт байхгүй. Пак. Тэгэл тэрийг насан үрдийн заяаны маяны бодоод явчихдаг байхгүй. Бидний энэ амьдрал дээрээс үзэл бодол таарах уу, үзэмж таарах уу, адаглаад одоо юу гэдгийг үнэр танар маань таарах уу гэтэргээд олон юмнуудыг өөртөө тааруулна шүү дээ. Хамгийн гол юм биднээс юм үзэл бодол байж шүү дээ. Тэсөөр үзэл бодолтой хоёр хүн суучаад би энийгээ үгүйсгээл би энийгээ гутаагаал ингэж амьдрал байгаа ус байгаа шүү дээ. Би энийгээ чадахгүй мэдхгүй гайхаал. Одоо хайш энэ хорвоо дээр нэг хоёр амт би энийгээ үзий ядах гэж ирсэн юм хайш гэмээр. Амар би энийгээ үзэн тэгсэн мөртөө салж чадахгүй хөшөрчдөг. Хамттай явсаар гал. Тэгэхээр үзэл бодол нийлнэ гэдэг нэг юм байна шүү дээ. Хоёлоо юунд дуртай байна уу? Юунд дургу байна уу? Ядта зан харилцаан дээр хоол ундан дээрч тэр, машин тэргэн дээрч тэр, өнгө жанр дээрч тэр, мэрэгжил боловсрол дээрч тэр. Одоо манай энэ асуудлууд байна шүү дээ. Эхнэр нь суманда багш игээд нөхөр нь хөдөө малчин игээд ингээд яваад идэг. Тэгэхээр чи эн чинь ингээд юм зөрөөд байгаа байхгүй юу? Одоо ингэж амьдарч байгаа ус дөндөө шүү дээ. Эхнэр нь бол дээр юм хийгээд идэг. Төсвийн байгууллагын ажиллаж идэг нөхөр нь. Тэгэхээр чи эн чинь нэг хамт амьдраад байгаа ч юм шиг үгүй ч юм шиг ингэж яваад байгаа байхгүй юу? Эхнэр нэг урлагийн хүн байлаа гэж одоо юу гэдэг зурдаг барьдаг ч юм уу, дуулдаг, хуурддаг ч юм уу те. Нөхөр нь урлагаа тэсгөөр хөндлөнгийн шал өөр юм хийдэг. Тэгээ эхнэрийн тэр амбицийг одоо юу гэдэг урлагч бас карьер байгаа шүү дээ. Өөрийгөө мартагдуулахгүй байх, урам тэлээ хийх, тэрүүгээр амьдрах. Тэгээ бас тэр хүрээлэл дотроо байх. Тэгээ тэрийг ойлгодгүй улсуудад урлагийг бас зүгээр ингээд нэг юм золбон байдал, завхаарал, аригталд дэмий тэнэлт идэргээд тэгж ингэж ясаар хагаад нөгөө эхнэрийгээ өнгөлөж зүлгэх биш мүлжиж гутаасаар хагаад тэгээ нэг гэрээ агуу болгодог урлагийн карьер мэрэ хамаг өсөлт ивж бүх цаг хугацааг нь алддаг тийм усуд байна шүү дээ. Тэгэхээр энэ сонирхолч адилхан байвал үзэл бодол ч адилхан байх. Нэг нь айгүй тийм зугаа цэнгэл дуртай, архитдаг, дарсдаг, амтун шавуулдаг тийм гэр бүл нэг нөхөр байлаа гэж бодоход нөгөөх нь нэг тийм арх дарсны амтун гэр орондоо цуглуулах тийм сонирхолгүй тийм хоёр хүн хоорондоо суучлаа гэж бодъё л доо. Тэгэл яг хөө тэр нэг нөгөөхэндөө тэгэл баахан амтд найзуудаач дуудаал ах トゥ амцсангаас суудаал архитаа завхраад ингэж явсаар байгаа тэгээд эцээц тэр айл сүрдэг байхгүй. Нэг олонтой юм шиг харагдаад байдаг, нэг олонтой мундаг юм шиг харагдаад байгаа мөртлөө ерөнхийдөө хувийн орон зай гэж юм байхгүй болчдөг. Хүүхдүүд нь ч гэсэн тэр буруу үлгэр дуурайл руу ордог. Айлгэр гэдэг бол ер нь бол энэ нэг буурчин газар замын гуанц биш байхгүй юу. Яг го мэдээж ах トゥ амаатан садын ирнэ барина. Тэгтээ хэмжээ хийцгаар хэрэгтэй. Хит их өөрийнхөө гэр орон дотор хитрхийг өөртөө унтад хөвддөг. Орд дэвсгэр аяг шанаг бүх юм дундын өмч болоод ирэхлээр айл гэр утгаа алддаг. Эхнэр хүн ерөөсөө эхнэр хүний өөрийнх нь бас тэр үүрэг оройлж гисэн юу болоод байгааг нь мэддэггүй. Нэгдлэх олон хүний хоол хэр даг уусын эцсний цэвэрсэн барьсан унтаж хөвдөж чаддаггүй. Тийм болж хуурдаг. Тэгэхээр ингээд яг тэр юу чинь бас нөгөө гэр бүлийн хүмүүжлгээд тэрийг хард сууж байгаа тэр орчинд амьдарч байгаа хүүхдүүд хүртэл их сонирн байдалд
өсдөг. Энэ бүх сонирхлуудаа бас харж явах хэрэгтэй. Нэг үзэл бодол сонирхол нийцнэ гэдэг маань. Тэгэхээр энэ миний нөгөөдхийн лайв эхэлж байгаад ярьж исэн юм манайхан ойлгож байгаа байна. Эхлээ судлаа. Судлахын тулд яадгийг. Зүгээр гар утсан дээр чатлаад байна уу? Чатлаа та хизээ судалж чадахгүй. Хүний сайныг ханилан байж, хүлгийн сайныг унан байж гэж нэг юм байна шүү дээ. Ханилж иж мэдэгддэг байхгүй. Альва нэгэн зүйл ханилж иж мэдэгдэнэ. Ядрагсаар дүрхрийн чанар танигднаа гэдэгтэй адилхан. Цуг байх хэрэгтэй. Тэрнээс зүгээр нэг гэрээсээ гараад нэг гадуур нэг ганц 2 цаг уулзчаа буцаа гэртээ гүйж ирээд идэг бол хизээж таньж чадахгүй шүү дээ. Цуг байх хэрэгтэй байхгүй. Өглөө орноосоо цуг бас. Хоол ундаа, хов живээ цуг яар. Тэр арх дарсны асуудал байдаг юм уу? Тэр эдийн засгийн асуудал байдаг юм. Тэр цуг даван туул. Тэр чи юу гэдэг хамтар амьдрах гэдэг шүү дээ. Эсвэл зүгээр явуулдаггүй юу? Зүгээр уулздаг, учирдаг, унтдаг, хөвддөг байдлаар яваад үзэхгүй. Энэ юу ямар шоу юм бэ гэдгийг. Тэд яг ингэж тулж иж яг ингэж ойрцож ижил хүн танигдна үхээс зүгээр гар утасны санаас уянглыг үл өстэй баг энэ хороогийн хамаг ухаантай улсуудын үгийг чамруу шидээ сууж байна. Тэгээд ямар ч хүн л нэг тэгээд идэг. Манайх нэг юм ойлгоорой. Ямар ч хүн би ёстой нэг шудраг худлаа ярьдаггүй ил цагаан тийм хүн дуртай эдэргээд игэдэг байхгүй. Чи ер нь ямар хүн чамд таалагддаг вэ гэхлээр шудраг цагаан ил цагаан шудраг тийм хүнд би дуртай гэд. Ямар ч хүн өөрөө цаадалтай хогийн удгаач байсан ч гэсэн тэгж ярьдаг байхгүй. Тэр чатыг бичдэг багийн өөрөө өстө хогийн новшин ёстой нэг бузар булаагийн төвл болсон багийн байсан ч гэсэн би өстө шудраг зан дуртай би өстө нэр илэн далангүй эгэлж ирийн юм дуртай тэгээд ингээд юм гоё юм яриад идэх байхгүй. Би бол их юм ütсэн толгой шүү. Энэ амьдрал юу эсэх үзэх вэ? Хүмүүс юу гэж ярьдаг вэ? Ярианасаа яаж зөрдгөө гэдгийг бол сайн мэднэ. Тэр болгоныг үнэн нь худлаа юу гэдгийг тэгээд таних хэрэгтэй. Таныг байж тэгээд нэг арманч үгэндээ хууртагдаал суугаал тэгэл яагаачгүй тэгээд хамаг юмаа дийлгээл мөнгө төгрөгөө нийлж үрээл өр зээл тавиал ингээл үр хүүхэд гаргаал ингээл бужигнаал яарал амьдрал нэх амир яарал нэг юм алдах гэдэг юм шиг гүүгээл ингээд ихтлэхлээр л болохоо очдөг. Дараа нь тэр тойргоосоо гарч чадахгүй болчихдог. Тойргоосоо гарч чадахгүй. Тэгээд өстө гимшлэн гэмн урдаа гимшлэн хойно гэдэг шиг бүх юмны ард бүр ингээд гарцаагүй байдалд орцсон хойно эргээд боддог байхгүй. Ямар хар гайгаар идээд харчих вэ гэдэг. Ямар хар гайгаар. Тэм учраас би одоо энэ хүмүүсийг зуучлах янз янзын юм намаа нэг манай пэйжийн нэг найз тэгсэн. Та одоо энэ хүмүүсийг танилцуулдаг, жуучилдаг ийм ажлуулаач гэдгийг намайг хийж байгаа байхгүй. Би тийм ажиллахгүй гэж. Эцээс бурууд нь бий болно шүү дээ. Тэр хүн чинь өөрөөсөө буруугаа хайхгүй шүү дээ. Би гинэндээ тэнэгтэй ингэчтэй гэхгүй. Би очиж танилцуулсан бурууд нь бий болж харах байхгүй. Нэг гайтай тэр нэг хар нэг сагалтай хар навшаас болоод мөрөөрөө байсан амьдралмаас хүрчлээ тэр. Үгүй шүү дээ. Үнэндээ бол насанд хүрсэн чиний өөрийн сонголт шүү дээ. Сонголтоо зөв хийгээрэй л гэж. Сонголтоо зөв хийхин тулд ингээд нэг ганц сайхан залуу хайгаад олдохгүй. Би дахин хэлье. Ганц сайхан залуу хайвал чи олохгүй шүү. Олон муу сайн залуучууд дотроос хамгийн сайн л олно. Хамгийн өөртөө таарах юм. Төгс төгөлдөр хүмүүд хороод хаанч байхгүй. Өөртөө таарахыг.
Өөрөөсөө идүүч биш, өөрөөсөө дутууч биш, өөртөө таарахыг. Тэр чинь амьдрал болдог. Ядта миний гэр бүлийн сонголтыг харал та. Манай ихтер чи одоо метр өөрөө метр 56 гэдгийг. Өөрөө хөрхийн метр 56 гэж ярьдгийн. Тэгээд өндрийн би хэмжиж үзээгүй л дээ. Би чи метр 78 штэ. Би бод ихнэрээс тэр өндөр гойлог байлг хилэн тэр имийг хараагүй штэ. Хөрөнгө мөнгө янз янз юм ч хараагүй. Надад таарах уу, таарахгүй гэдгийг л харсан байхгүй. Надад таарах уу, таарахгүй. Надад таарна гэдэг нь арзмаар таарах уу биш шүү дээ. Итгэл үнэмшил таарах уу гэж. Тийм учраас бид тэр ингэ зогцоод тохироод ингэ амьдраад байгаа байхгүй. Амьдрал гэдэг бол ер нь их тийм гоё тохироо шүү дээ. Амар гоё тохироо байхгүй. Бүх юмыг сайн тохируулах хэрэгтэй. Тэрнээс нэг бие хааны ч юм уу, зүс царайны ч юм уу тийм юм дээрээс амьдралаа тааруулна гэж бодож байгаа. Тэр шиг том эндрүүл байхгүй шүү. Яста том эндрүүл. Миний амьдралд сайхан үг зөндөөл байсан. Орж гараад танилцаад барайл тэгэл ингээл зөндөөл байсан. Тэгээ би ягаад метр 56 55 см жижигхэн бор хүүхэнд бүхэл амьдралаа зориулж явж байна. Одоо би өөрийнхөө бүхэл амьдралыг зориулж байгаа шүү дээ. Ашиг орлогооч тэр, амьдралаач тэр, зорилгооч тэр, үлдсэн насаач тэр бүх юмаа зориулж байгаа. Яагаад гэж юм? Яагаад гэвэл надад таарч байгаа байхгүй юу? Яагаад бол найдвартай. Найдвартай гэж нэг үг шүү дээ. Тэгэхээр би энэ лайвын дундаар та бүхэнд хэлсэн шүү дээ. Хайраас илүү найдвар, итгэд найдвар чухал байдаг шүү гэж. Хайраас илүү. Бид тэр бол би юм дээр нэг тийм хайртай мартай гэж ингээл хайраа мараа гэж дууж мууддгүй шүү дээ. Хайртай шүү мартай шүү гэж ярьдгүй шүү дээ. Энийг ярих шаардлага байхгүй байхгүй юу? Энийг ингээл өдөр болгон би чамд хайртай шүү гэдэргээл ингээд шаардлага байхгүй. Амьдрал гэдэг зүйл бол ингээд гоншгондаг юм биш байхгүй юу? Гоншгоноод идэг. Ингээд юм болгон дээр аяг тавг угаахтаа хүрт хайраа гэж жорлон байн руу орохдаа хүрт хайраа гэж ингээд юм хайраас залхахтал хайраа гэж хэлдэг. Бүр хайраасаа залхахтал хайраа гэж яриад байдаг болохоор хайр чи ямар ч үнцэнгүй болчихж байгаа байхгүй. Хайр гэдэг зүйл бол хашгирж идэг зүйл ерөөсөө биш. Хайр гэдэг зүйл бол харагдж идэг зүйл байхгүй. Харагдж идэг. Бүх юм дээр харагдж идэг. Гэр орон дээр ч тэр хандж байгаа хандлага дээр ч тэр харьцаан дээр ч тэр тэр чин сэтгэл дээр манай их тэр жишээл хоол хийж өгч байгаа дээр ч тэр жишээл би одоо их нэртэй ингээд юм авч өгч байгаа барьж байгаа. Энэ дэр чин тэр бүх хайр харагдж идэг. Тэрнээс хайр гэдэг бол юу гэдгийг ингээд нэг бараг сайн байна уу гэдгээс илүү олон хэлж хайртай болдог тийм юм биш байхгүй. Бараг сайн уу гэдгээс илүү олон байгаа шүү дээ хайраа гэдэг чинь. Тэгэхээр энэ хайр чи ер нь олон юм чинь ихтэй дэрхлэр улиг болчихдээ. Хайр гэж чинь бүр улиг болчихдээ байхгүй. Энийг үн цэнтэй байлгаж ижил тэр хайрыг ховорхон хэл. Хайртай гэдэг үгийг ховорхон хэлж байгаа хэрэгтэй. Тэжиж үн цэнтэй байдаг. Бид нар одоо энэ гудамжинд нийгэмчж байд песта гэж хэлсэн бол энэ песта гэдэг үг чинь хараал биш одоо баг ерөөл болчихлоо шүү дээ. Энэ чинь бүр хараал биш ерөөл болчихлоо чинь балиар үг энэ бузар үг чинь. Тэгэхээр энэ үгний үнцэн чинь хүртэл утгаа алдчихж байгаа үстэй. Харж байна уу? Тэгэхээр ямар ч үг ер нь утгаа алдах үе байдаг хөөх. Ялангуяа хайрын дээр. Тийм учраас хайрыг бол их ховор хэлж байна. Чиний хайртай гэдэг чинь бол заавал тэгж нэг юу гэдгийг чигэн толж иж орилж идэг тийм зүйл биш шүү дээ. Харагдчих. Хандлагаас ч харагдж идэг. Тийм л зүйл байна. Ер нь ингээд нэг сайхан амьдрыг гэсэн хүсэл мөрөөдөл бол шал өөр байдаг шүү дээ. Сайхан амьдрал бол нэг ууж идэх, ийш тийшгээ димэрс зугаалах эсвэл нэг юу гэдгийг сайхан амьдарч байгаа хүнийг харж атаархах тийм зүйл биш дээ. Сайхан амьдрал гэдэг нь яаж гоё байх уу гэдэг тухай өдрө болгон бодох. Өөрийнхөө амьдрал, бусдын амьдрал биш. Өөрийнхөө амьдралыг.
Тэгээ яаж энийгээ сайхан байлгах уу гэж нэгнийгээ тухай бодох. Энд маань юу хэрэгтэй байгаа бол гэж. Энэ маань ямар хоол хүсэж байгаа бол энэ маань бас нэг тийм юм хувцсан өмсчүүл гоё харагдан та гэж хүний өмнөөс шаналлах. Хүний өмнөөс сэтгэх. Энэ чинь сайхан амьдрал ихлэн шүү дээ. Тэгээ мэдрээд эхэлдэг байхгүй. Ингээ хитрхийх бие биенийхээ төлөө ингээд санаа тавиад ирэхлээр бие бинийгээ ярихгүйгээр мэдэрнэ. Ярихгүйгээр мэдэрдэг шүү дээ. За нэг тийм хоол идэхсэн гэхэд өнөөдөр өөрөө тийм хоол ийх үү гэж яг ингээд үзмэрч шиг нэг тийм олон жил танилцсан улсууд нэг тийм байдаг шүү дээ. Би нэг мэддэг. Тэр чинь бие биентэй тийм хайртай шүү дээ. Юу хүсэж байгааг нь мэднэ гэдэг чинь бол юу хүсэж байгааг нь хоёр үеийнхээ тухай бодно гэдэг. Бид одоо хитрхи холын шал хэрэггүй юм боддог болчиход байгаа. Хитрхи хүмүүсийн амьдрал, хитрхи улс төр, хитрхи хэрүүр шууган, хит их гар утасны хамаарал бид бие бинийгээ анзаарахгүй амьдарч байгаа байхгүй. Ер нь ихэнх хайлтуудыг ингээ харахад зүгээр л ингээд аргагүй ихэнд нэг гэрд нэг байр хоёр талаасаа мөнгө гаргаж аваад тэгээ тэндээ амьдраад байгаа нэг оюутны байр марч юм шиг. Тийм амьдралтаас зөндөө шүү дээ. Өглөөд нь тараад хоёр тишээ тараад тэгээд ажил төрлөөгөөд оройд нэг цуглаад тэгээд нэг өдрийн боссон ховж яваа яриад унтаад өгдөг. Тэр нэг гой сайхангүй болцсон. Хүсэл шуналдаг болцсон. Одоо энэ бэлгийн хөрөлт энэ харьцааны хөрөлт идэр бол амар болцсон шүү дээ. Амар болцсон. Бэлгийн хөрөлт явагдаад ирэнгүүт л харьцааны хөрөлт явагддаг байхгүй. Энэ эрими энэ явдал гэдэг нь нэг талаас сэтгэл зүйн, нөгөө талаас эд эрхтний асар том ийм ирч хүч, энергийн үүсвэр шүү дээ. Энергийн үүсвэр байхгүй. Энерги солилцоо байхгүй болчихдог. Энийг ойлгомоор байгаа. Тэрээс хоолоо хоож идээд ингээд амьдраад ирэх гэдэг бол амьдрал хэцүү шүү дээ. Яриад бол их юм дөө. Их юм баг. Амьдралаас нэх гоё юм хүсэл хэлэх хэрэггүй. Ер нь бол амар гоё юм хүсэлээр тэгээд нэг хүлээлтэндээ хүрч чаддаг байхгүй. Өөрийгөө битгий тийм амар өндөр хүлээлттэй битгий болго. Нэх гоё амьдрал, нэх гоё хүнтэй, нэх сайхан амьдрал гэж битгий бод. Тэр чинь чамд эцсийн өөрт чинь зовлон болтго. Чи тэр хүлээлтэндээ итгэжгүй. Одоо нэг хүмүүсийн тэр бодсон тэр хүлээлт биш үү? Тэр хүлээлтэндээ итгэцэн байж бол өөрийнхөө тэр үүсгэж байгаа амьдралаа голоод идэх. Хитгэхэд тэр хүлээлтэндээ итгээд ивэл. Тийм учраас амьдралаас их юм хүлээгээд хэрэггүй гэж би яриад байгаа шүү дээ. Зүгээр л бай. Тэгэхгүй ингээд сансандаа хүрэхгүй ингээд нэг дутуугийн мэдрэмжтэй амьдрна гэдэг бол хэцүү зүйл шүү. Нөгөө нэг гоё юм ярьж орж ирсэн нөхөр ч юм уу, нөгөөдгөнд нь хүрдэггүй, мөнгөнд хүрдэггүй, аюулсан ч юм уу, оролдлого нь бүх юм нь хурж өгдөггүй, нөгөө нэг үүсгэсэн гэр орон, бүтээсэн гэр орон ч гэсэн тавчтаад байдаг, завараад байдаг. Өөрийнх нь нөгөө нэг ухаантай гэж бодож ирсэн хүүхдүүд нь ухаардаггүй, хичээлдээ сурдагдаа ч юм уу, янз янзын асуудал гарахлаар бүх юм дээр ингээд нөгөө дотор толд нөгөө нэг балиар хүлээлтгээд нэг амар өндөр босгоор амар өндөр шалгуур ингээд дотор талдаа ингээд бүр гүн бат суудсан тэрнтэй хүрэх гээд тэгээд тэр чинь нөгөө өөрийнх нь амьдралын зохиомол зовлон ч болж байгаа байхгүй. Энд чинь амьдралынхаа зовлон өөрөө зохиогоод байна гэсэн үг шүү дээ. Өөрийгөө айгүй өндөр хүлээлтэндээ хүрэх гээд тэгээд нөгөө атаархалж эхэлж байгаа шүү дээ. Тэдний тийм машинтай, эднийх юм байртай, тэдний үгэд тиймсэн тэнд сурдаг, эдний үгэд ингэж яадаг, тэдний агуун тийм хэрэгэлдэг гэдэг гэдэг. Ингээд нөгөө барьцсан тэр чинь нөгөө өөрийнх нь дотор тод байж байгаа маш өндөр хүлээлтэндээ хүрэхгүй байгаа учраас тэр багтарж байгаа, шарлахж байгаа энэ заваа юмнууд чинь байгаад байна шүү дээ. Тийм учраас амьдралаас их юм хүлээгээд хэрэггүй. Зүгээр амьдрах.
Зүгээр амьдрах чих гоё штэ. Би энэ дээр ямар нэгэн шалгуур тавихгүйгээр өө сайхан. Нэг бидэг танкаа сайхан гэдэг шиг, нэг задгаа сайхан гэдэгтэй адилхан өө сайхан байж штэ. Нэг ингийн амьдрал гэдгийг бид нар зүгээр нэг ингээд тавилга сэлт муутай ч юм уу те, орлого мөг муутай нэг жоохон тий борг амьдралын ингийн амьдрал гэж ойлгоод байдгийг. Энэ чинь зүгээр л амжиргааны өрчөд доогуур гэдэг ийм үзүүлэлтэндээ л явна штэ. Ингийн амьдрал биш штэ. Ингийн амьдрал гэдэг маань биенээсээ илүү юм нэгтгэхгүй амьдралыг хэлж байгаа штэ. Биендээ илүү юм шаарддаггүй, биенээсээ илүү юм хүсдэггүй. Тийм амьдрал чинь ингийн амьдрал чинь зүгээр сайхан байгаагаараа. Яг мөнгө олоо тэрийгээ дахиад өөр юм аваад амьдралаа жоохон хөгжүүлэлт бицтэй. Эргэн тойрныхоо авдарс авах ч юм уу, тавилга сэлт машин дэргээ ч юм уу. Тэгдээгэл бид нар нэг амар юу гэдгийг их юм худалдаж авах тусмал илүү их төгс болно гэсэн тийм ойлголт байхгүй шүү дээ. Дахин хэлье. Бид нар ингийн амьдрал гэдэг маань зүгээр нэг ингээд хувцсунар муутай, тавилга сэлт муутай нэг жижиг орчинд жижигхэн хүрээлэлд амьдрахыг ойлгоод идэв шүү. Үгүй шүү. Ингийн амьдрч энийг хэлдэггүй. Одоо шил Марк Зукерберг гэдэргээд миний жишээ татах дуртай. Энэ фэйсбүүк үндэслэгч. Тэрний тэр ингийн амьдралын тухай дэлхийд дээр шуугаж штт. Тэр нэг хятад түүгэнтэй суудсан. Гэхдээ тэр чинь зүгээр л амьдрал байгаа байхгүй юу? Яг гоо ажил нь өөр. Ажил нь бол өөр байна штт. Тэр ажил нь тэгээд тэр их хэдэн тэрбум доллар олдог ажил. Гэхдээ ажил амьдрал хоёр нь шал өөр байгаа байхгүй юу? Амьдрал нь бол зүгээр ингийн зүгээр байгаагаараа ингээл. Одоо Elon Musk эдрийг харахлаар ч надад их гоё харагддаг шүү дээ. Elon Musk бол дэлхийн асар том тэргүүлэх баячуудын нэг шүү дээ. Хамгийн баян хүн боллоо шүү дээ. Bill Gates эдэргээд. Тэд нар чинь зүгээр яг бодит амьдрал дээр бол зүгээр бие юм дээр ямар нэгэн босго тавихгүйгээр илүү их юм шаардахгүйгээр зүгээр амьдарч байгаа байхгүй. Зүгээр хоолой идэл нэгийг шүүхгүй чи таргалж जैन турж जैन. Чи тийм байх хэвээр, ийм байх хэвээр. Чи ер нь бол аль явгаа гэдэг чинь бол гэрээ шүрдээ тэгдэг ингэдэг гэх юм. Нэг одоо ингэж юм юм уу тавихгүйгээр зүгээр амьдарч байгаа. Энэ зүгээр л амьдрах хэрэгтэй байхгүй. Их гоё юм хүсэж хэрэггүй. Төгс төгөлдөр байх гэж хэрэггүй эсвэл лайтай гэж. Төгс төгөлдөр байна гэдэг бол үнэхээр л лайтай зүйл. Одоо би өөртөө ингэж зургийн хоор шиг энэ хүүгнүүдийг харахад хүүрээ нөхөр нь яаж завдаг болдоо гэж боддог шүү дээ. Нэг зургийн хоошоо хүүхнүүд байдаг шүү дээ. Одоо ингэж та. Гэлтайс нүүр амтай ингэж өстө бүр ингэ давхгурлал будаал байрал хумс хуруу муруу ингэж сүмп шиг болгоол ингэж өстө. Пи шорт ганц тоос мос байхгүйгээр ингэж үргэлж тийм байна гэдэг бол үнэхээр тамлал шүү. Үргэлж ийм байна гэдэг бол. Тэрэндээ үргэлж бэлэн байна гэдэг бол. Тэрэндээ үргэлж өөрийгөө ачаалтна гэдэг бол. Өгдөө тэр тойрны өмнө хэдэн минут суудаг бол. Тэр оронд нь тэр гэр бүл нь яадаг бол. Тэгвэл төсөөлө бодоход амар дарамттай байхгүй. Хэцүү. Гөрхи манаа мө ихнэр бол өглөө босоод тэгээд нэг шортоо өмсөөл хар өн дээрээс авсан. Хар өн дээр бид тэнцээд нэг шорт авсан. Тэрийг 2 жил өмсөж байгаа. Тэрийг өмсөд дээгүүр нэг манг өмсөөл тэгээд зүтэ үз дарж доогоор хөл өмцгөн. Амар гоё штэ. Би гоё вэ гэж ерөөсөө шаарддаггүй. Би бүр бодрог шонхны эсрэг байдаг шүү дээ. Чи янз янзын битийн нүүрэндээ энэ хими юм битий наагаа те. Наад арьсны хүчтэй явах чинь ирэхгүй гэж. Гоё л шүү дээ. Сайхан дээ. Гоё органик. Монголын өрсөн дээр ургасан тариа будаа гэдэг шиг. Гоё л авч шүү дээ. Сайхнараа л шүү дээ. Би бол тэгдэг. Тэрнээс одооны хүмүүс нь тийм болцсон ийм өмсдөг тэгдэг тэр жилийн тренд энэ жилийн юу ингэж тэгэж тэр гэж харьцангуй манай ихнэр чи олонний танил хүний ихнэр шүү дээ. Би чи мууд сайн ч бас олон хүмүүс намайг таних шүү дээ. Тэгээд энэ тэн гудамжинч машин тэрэг доторч бай ингээл явж байгаад гой харагдаг маргата тийм ойлголт байхгүй шүү дээ. Би тэр үзээс байгаагаараа гачин гарууд шүү дээ. Тэгэл явж идэг. Яг л би нэг хүлэн зөвшөөрсөн бид нар тэр гадаад үзм тийм чухал зүйл биш. Бид тэр ч одоо модуныгаа цэцэрлэгт оруулах, дараа нь сургуульд оруулах, Атилагаа дараа нь цэцэрлэгт оруулах тэр л чухал байхгүй юу? Бид бол өөрсдийнхөө гадаад үзм чинь хүмүүс намайг биднийг яаж харж байна тэр мөр бол ерөөсөө огт хамаагүй.
Яг л бид нар нөгөө дараагийн өөрсдийнхөө амьдралын тэр асуудлуудыг л бодож явдаг. Өөрсдийнхөө амьдралыг. Тэрээс хүний тэр үнэлэмжний асуудлыг бодож явдаггүй. Би олон хүмүүсийг ийм бодолтой болчихсоо гэж би боддгийг. Олон хүмүүсийг. Та зүгээр өөрсдийнхөө л амьдралаар өөрсдийнхөө хүслээр л амьдрцгаа. Дээрээс нь зүгээр амьдр. Нэг гоё амьдрал гэд хэрэггүй. Гоё амьдрал гэдэг чинь тийм гоё зүйл биш. Гоё юм дотор ч амар олон юм байгаа байхгүй юу? Гоё юм дотор ч гэр орно нь гоё байх хэрэгтэй, өөрөө гоё байх хэрэгтэй, үүсэх эзэн гоё байх хэрэгтэй, гоё амьдрал дотор ч өстой балиар олон юм байдаг байхгүй. Амар ядаргаатай байхгүй тэр нь. Тэгээд хизээч юм хин нэгэн хүн гэрт нь орж ирвэл тэрийг үзүүд нь энийгээ харуулна. Тэр өрөөндөө унтуулна гэж бүх юма бэлдэж идэг. Гар утсан дээрээч гоё байх гэдэг, гадаа гудамжинч гоё байх гэдэг энэ гоё амьдрал чинь хүнийг өстой ядраадаг, туйлдуулдаг. Маш их мөнгө цаасыг өрүүлдэг. Хин ч хэрэггүй, хин ч тоодоггүй тэр хачин үнэлэмжний араас хөөцөлддөг. Одоо жишээл манайхын миний Nirvana гэдэг энэ подкастыг мэдчихэл байгаа. Та нар одоо ингэж миний Facebook дээрээс хуучин төгөлдийг хараад 4 жилийн өмнөх Nirvana бодвол шүү дээ. Энэ 4 жил өмсөж байгаа. 4 жил. Тэрс одоо намайг олон мянган хүн харж байгаа даа гэж би ингээд подкастаас л янзын гоё байна гэж бодож байна хөө. Одоо боли шиг. Үзүүлүүс байвал дээ. Би бол тэгж л боддог. Үзүүлүүс байвал дээ. Миний сайхан муухай харагдахын хамаатай. Миний ярьж байгаа зүйл хамаатай шүү дээ. Тэгэж би бас энэ Facebook дээрээс авгаа хайгаагүй шүү дээ. Хин нэг хүн таалагдах шаардлагууд ерөөсөө байхгүй. Би бас олон хүмүүсийг тэгж бодоосоо гэж. Яг өөрийнхөө ялангуяа манай ирчүүд надаа нэг нүур нэг зангаараа бай. Энэ занд чи хүүхнүүд их дуртай шүү. Хүүхнүүд ингээд юм болгон дээр хувираад өөрчлөгдөд байдаг. Ингээд нэг хүүхэн шиг ингээд өмссөн хувцснараа хөөцөлдөд байдаг. Ийм занд ер нь олон хүүхнүүд дургу. Ядангуяа манай Монголын магадгүй солонгосын хүүхнүүдэд дуртай байж магадгүй л дээ. Солонгос ч аягүй тийм entertainment орно шүү дээ. Аягүй тийм мөнгөний тийм орно шүү дээ. А манай Монгол хүүхнүүд бол ер нь бол нэг тийм байгаараа тийм ирчүүдэд манай олон хүүхнүүд дуртай шүү дээ. Яг тэгвэл тэр өөрийнх нь байж байгаа өнгө төрхөн тэр зан авиртай нийцж идэг. Тэгэхгүй ингээд нэг тийм гоёмсог ёолкны мод шиг тийм гоё ирчүүд бол ер нь олон хүүхнүүд дургу. Яг энэ залуу охид эмгтээчүүд дуртай байж болно л доо. Нэг тийм булчин шүрмэс элдв долоо болоод нэг юм костюм босон юмд залуу 20-д мэдтэй тийм хүүхнүүд. Яг 30 гараад нэг жоохон хэрсэн болчихсон юмыг мэддэг болсон тийм эмгтээчүүд төр бол хүний тэр өнгө үзэмжихээс илүүтэйгээр тэр үзэл бодол цаатлын тэр тулгуур түшгийг л олж харж байгаа шүү дээ. Эцэст энэ чинь ингэж хаашаа яваад байхлаар хэр найдвартай вэ гэдэг дээр л очиж байгаа байхгүй. Хүүхнүүдийн амнаас гардаг шүү. Тэгээд цаад чи хэр найдвартай юм гэж. Хөгшин найз настай нэрээ нэг залуутай танилцаад тэг хэр найдвартай хүн бтэ. Гой асуулт байхгүй юу? Хэр найдвартай хүн бтэ. Хэр гой хүн бтэ гэдэг чинь тэр охтуудын үг байхгүй юу? Тэр оюутан байх үеийн гой залуу юу тэрдэг. Гой хүүхэн үү? Гой охин уу? Гой залуу юу гэдэг чинь тэр залуу насны ингээд нэг буух газраа мэдэхгүй ингээд нисэж байгаа эрвэх шиг байхгүй. Буух газраа мэдэхгүй гэж байгаа шүү дээ. Хаана буухаа мэдэхгүй нисэж байгаа. Тэр залуу насны юм байхгүй. Аа 30 гараад ирэнгүүт хэр найдвартай юм. Чи ухаан суудсан биз дээ. Толгойд нь ухаан суудсан. Хайр маяг тэр гой бой хамаагүй шүү дээ. Тэг хэр найдвартай юм те. 40 гараад ирэнгүүт одоо энэ хүмүүсийн энэ хоорондын харилцааны юу чинь ухаанаас харагдаад идэггүй. Хүмүүс ярьж байгаа чинь ухаанаас. Тэгээ 40 гараад ирэнгүүт чинь тэгж байгаа. За тэгээ өдөө болтол тэгээд өдөө олон жил амьдарчаа цаа чинь тэгээд хэр амьдралтай юм те. Хэр найдвартай биш, хэр амьдралтай юм те гэж асууж эхэлж байгаа шүү дээ. 40 гарсан хүүхнүүд бол хүний тэр өнгө зүйлсий ч юм уу
юу ч юм уу янз янзын итгэл найдвар гэхээс илүүтэйгээр хэр амьдралтай өөрийн гэсэн юутай энэ зөв асуултууд байхгүй юу? 40 гартлаа өөрийн гэсэн юмгүй явна гэдэг бол асуудалтай байхгүй юу? Тэр амьдралын олон жилийн хугацаанд өөрийн гэсэн юмгүй хурж ирнэ гэдэг бол тэн дээр чи найдвар яриач хэрэггүй хайр яриач хэрэггүй болж байгаа байхгүй юу? Өөрийн гэсэн юутай юм те. Тэг хүний ярих хамаагүй. Чи яаж амьдарч ийм тэр чи хамаатай гэж. Чи өөрийгөө юу гэж ярьж болно. Гэтэ тэр чи хамаагүй. Чи өөрөө яаж амьдарч ийм вэ? Тэр чи хамгийн гол нь шүү дээ. Тэгэхээр энэ насны туршлагууд байна шүү дээ. Насны туршлагууд. За тэгээ 50 гараад ирэнгүүт шал өөрчлөж байгаа байхгүй. Бүх юм өөрчлөж. 50 наснд 50 наснд буцаа зан авир руу орж байгаа байхгүй. Үглээ юу, яншаа юу, заадаггүй, заавардаггүй, авираас нь олддгүй, тогтоонуу, дөлгөөнүү, хүлээстэй юу. Тэр дүүгээ буцаж орж ирж байгаа байхгүй. 50 наснд бол нэг хөрөнгө зойр итгэл найдвар энэ төр гэхээсээ илүүтэйгээр хүний яг язгуур зан чанар их чухал болж эхэлж байгаа байхгүй. Яагаад гэвэл хүмүүс зовхыг хүсдэггүй. Хүний зовоодаг зүйл бол юу юм? Авир ашил гэдэг шүү дээ. Хүний хамгийн их зовоодаг зүйл юу? Авир ашилны асуудал байдаг. Тэрийг бид нар эцсийн эцэст ойлгох юм байна л да 50-аас хойш. Тэрнээс өмнө зөндөө юм байна шүү дээ. Гой залуу юу гэж хэлж байгаа шүү дээ. Гой охин уу, гой хүүхэн үү? Эхлээ бид нар нөгөө гоё юм дурлж шүү дээ. Нөгөө хөнгөцсөн нөгөө тэрийг хайр гэж бодож шүү дээ. Дараа 30 наснд нь хэр найдвартай юу? Хэр найдвартай юм гэдэг чинь. Хэр итгэл даахаар хүн бэ? Хэр найдвартай хүн бэ? Хэр хэлсэнтэй хүрдэг хүн бэ гэдгийг 30 наснаас хойш бодож эхэлж шүү дээ. 40 наснаас хойш яаж гэнэ үү? 40 наснаас хойш хэр амьдралтай юм те гэж байгаа. Хэр амьдралтай вэ гэж. Тэр хүн ер нь өөрийгөө авч явахаас гадна өөр хүнийг авч явах чадвартай, санхүүгийн чадвар, амьдралын чадвартай юугүй гэдгийг харж эхэлж шүү дээ. 40 наснаас хойш. Мэдээж энэ ямар нэгэн чадвартай байж амьдралын тухай асуудал ярина шүү. Тэрнээсээ юу гэдгийг нэг тэжигчээ хайж байгаа юм шиг ингэж явж болохгүй шүү дээ энэ чинь. Яг гоо эмэгтэйчүүд бол эрэгтэй хүний нөмөр нөөлөг хайр халамжийн дотор амьдарч болно. Энэ чинь бол байгалаас аягдсан зүйл. Эмэгтэй хүн бол насаар ажил хийхгүй нөхрөөр тэжээлгээд амьдарсан ч болно. Энэ болдог зүйл. Олон орж авдаа тийм байгаа. Эр хүн бол өөрийгөө тийжээс гадна өөр хүний тийжэх тийм чадамжтай байх хэрэгтэй байхгүй. Тэрийг бол 40 наснаас хойш мэдж штэ. Хэр амьдралтай вэ гэж. Хэр амьдралтай. Тэр хүн юутай вэ гэж. Юу ч хүнтэй суу зовн штэ энэ чинь тийм үстэй. Яач бодсон? Чи өөр тэр нэг бас нэг нөхөртэй болсон чи нөхрийгөө тийжэн дээрээс нь уух архийн ч юм уу тэр тэнэг мөнгө ч юм уу нөгөө өөрийнхөө амьдралыг арай гэж явуулж явах дахиад нэг хүний тийжээгээд замбраагүй заваан 40 жил амьдарчсан бас нэг хүний тийжээгээд явна гэдэг бол хэцүү шүү дээ. Тийм учраас 40 наснаас хойш манай хүүхнүүд бол хоорондоо ярьж байхдаа гэдэг хэр амьдралтай юутай гэж их зөв асуултууд байхгүй. Эний чинь туршлага гэдгийг. Энийг бол туршлага. Тавин наснаас хойш бид нэр бас тодорхой хэмжээний байр суурь олдог байхгүй. Ор хоромтой ойч хаягтай болдог. 50 наснаас хойш биднэрт нэг эд хөрөнгө ч юм уу, элбэг хангадан байдал тийм ч чухал биш болж эхэлнэ. Хэрэгцээ шаардлагач багасна. Дэлгүүрд гүйдэг тооч баг болно. 50 наснаас хойш. Нэг дэлгүүрийн ингээд лангуу болгон руу бөхөөгөөд хувц суулганы үнийг асуудаг тэр цаг үе чинь өнгөрдөг байхгүй 50 наснаас хойш. Тийм учраас 50 наснаас сэтгэлийн амар амгалан хай. Сэтгэлийн амар амгалан. Тийм учраас авир яшин асуудаг байхгүй хэр догтой юм бэ гэж. Тэгээ тэрнээс хойш өдөл насандаа өөрийгөө бас зовоохгүй, хажууд насны мэрээд байхгүй, элдв юмар шүүмжлээд эргүү балаагаар дуудаад байхгүй. Бас нэг ингээд 50
50% учир зүгөө ойлголцдог, бие бинийгээ бас мэдчихдэг, бие бинийгээ хүндэлдэг. Тийм харьцаа хандлагыг хүсэж байгаа байхгүй. Ер нь биднээс амьдралын хамгийн гол зүйл маань тэр юм. Харьцаа хандлага. Хамгийн гол зүйл маань. Тэр оронч одоо тэр бие хааны асуудал бол тэр нэг унтаж хөвдөх ч юм уу те. Ууцаж учих ч юм уу. Тэр үл мэр бол одоо үндэл нэг үнц нь байхгүй. Яг залуу наснд ингээд хүнтэй унтахлаа нэг юм алдаал эсвэл нэг завхаа зайдам ч юм уу те. Нэг бузар булаа болж ин тэргээл би нэг янз янзаа цоллоод ингээл яваад байдаг. Тэгсэн мөртлөө өөртөө далдуур хийгээл өөр хүнийг болтор бузар булаагийн яр янхрын гайхаад тэгсэн мөртлөө өөртөө болтор цаагаараа нууцаар ингээл яваад байдаг. Тэгэд тэгж байгаа сүүлийн эцсийн тэгээд нэг ингээд нэг 40 гараад 50 хүрээд ирэхин цагт тэр мэр бол зүгээр юу ч биш. Яг хүн амьдралд нэг олон хоол идэж үзлээдэ гэдэгтэй адилхан зүйл. Нэг тийм гол юм биш. Хамгийн гол юм бол хүнийг олох л байдаг. Тэр хинтээ унтах уу гэдэгтэй биш. Хүнийг олох. Энэ урт хугацааны амьдралын туршид өөртөө тар хүн олсон уугүй юу? Өөрийн гэсэн амьдралаа зохицоосон уу? Өөрийн гэсэн амьдрал өөртөө тар хүн олсон уу? Энэ л хамгийн том амьдралын ололт амжилт. 50-с өмнө олоорой. 50-с ч хэцүү шүү. 50-с хашаа тэгэлэн цайны хүн идэргээл нэг ингээд хүн тижээх хүн нохоо тижээх үг л явчих шүү. Хүнин дээр үү нохоон дээр үү гэж. Хүн тижээвэл адаглаад нэг ярих юм да. Нохоо тижээвэл нэг хуцах юм да гэдэг. Нохоо нь бол амар юм да хоолны өвчл хажууд байгаад идэг. Хүн нь болтор бас нэг ингээд нэг санал зөрөлдөөл янз янз юм яриад ингээд идэх юм да гэл. Ингээд ийм хачин сонголт. Зайны хүн хүүхдүүд гараа явчихлаа. Ингээд хөгийн амтын гэртээ хөксөрөх үгүй юу гэдэг. Тэгээ аргагүй ирэхэнд нэг хачин аргаа барсан сонголтууд. Тэгээд нэг салж нээсэн үхэж үргэжсэн ч юм янз янзын юмдээс тэгэл суухгүй юу? Эсвэл ганцаар хөдлөх үү? Ганцаараа тэгээд гэрээ өдөрт нь хоёр шүрдээд эргэн тойрны ялаа алаад үхлээ хүлээгээд хүүхдүүдээ уцтдгийг шагнаад ингээд үлдэхүү гэдэг юм янз сонин асуултанд хариулах болдгоо шүү. Одоо ингээд ажил төрөл хийгээл би жоохон эрүүл саруул ажил төрөл хийгээл орлого мөнгөтэй байж байгаад бол олон залуучууд ганцаараа амьдрнаа гэдэг. Ганцаараа намар гэж юм гээд. Араас нь хардас сэрдээд мөрдөж мөшгөөд хэрүүл уруул нэхэд лай болохгүй ганцаараа амьдрнаа, ганцаараа дууснаа хэдэн хүүхдүүдээ тэр ярьдгийг. За тэгээд нэг хөгшрөөд ирэхин цагт эртхэн шиг нэг юмтай учир зүгөө олоод сайн муугаа мэдлцэн явж явах минь яавдаа гэдэг. Одоо намайг хин тоох уу гэж. Хүү ер нь өнгөөр үзмжээр л хүнийг тоодг шүү. Өнгөний зүсний сайтай дээр л хүнтэй суугаарай гэж зөвлөмөр байна. Өнгө зүсний танагтай дээр хүнтэй суугаарай гэж. Ганцын амьдрал гэдэг бол ёстой амьд үхтэл шүү. Зүгээр амьд үхтэл болно. Чамаа эргээ тойроод ингээд байж идэг үр хүүхч ховор байлаач утгагүй. Чи хүүхдүүдийнхээ хажууд байна гэдэг бол хүүхдүүдэд хамлж байгаагаас өөрцгөө. Хүүхдүүдийнхээ орон зай, хүүхдүүдийнхээ үзэл бодлыг, хүүхдүүдийнхээ амьдралыг сүрүүлээд идэг. Яг гоо ээж аавгаа өхөн өгтөл нь өргөж дэмжиж идэргэж хүүхдүүд чинь ачаар гэдэг шиг ингээ явна л та. Гэтэ эцэст хүүхдүүд чинь ч хэцүү. Хүүхдүүд чинь ч өөрөөр амьдарч чаддаггүй. Өөрөөр хэрэлдэж чаддаггүй. Ээжигээ дэргэд. Хэрэлдэнэ гэдэг нь ч гэсэн бас нэг амьдралын хэсэг шүү дээ. Яг л нэг тийм хуучин ээжийнхээ аавынхаа тэр үйлдэлээр захиа заавраар тэднээсээ харцсан дор бүхэл амьдралаа өнгөрөөн. Энийг айхтар хэцүү зүйл шүү. Бид өөрөөсөө амьдралаар амьдрах хэрэгтэй. Өөрөөсөө цаг хугацаанд өөрсдөө амьдралыг л амьдрах хэрэгтэй. Өөрсдөө ноогдсон амьдралаар. Тэрс дараагийнхаа үр хүүхэд үе удан болгон дээр очиж амьдрах гэсэн үг биш.
Энэ ч олон орнууд ойлгочод байна шүү дээ. Тийм учраас эцэг эхээс тустай амьдардаг. Хүүхдэн тустай амьдардаг. Очид туслалыг дэмждэг. Тэгтээ хамт амьдардаг. Яг л тэр хүүхдүүд чи өөрсдөө орон зай, өөрсдийнхөө амьдралыг сохох гэдэг шүү дээ. Өөрсдийнхөө амьдралыг. Тэгсэн чинь нөгөө нэг залуу наснаас та ганцаараа явна. Ганцаараа намар юм байна гэжсэн улсууд эцэст хардлагаа шаадаг байхгүй. Одоо миний энэ нөгөө нэг өмчлөөд ирсэн харамдаад ирсэн нэг өгчээсэн би одоо хин ч хэрэгтэй хин тоох юм. Надаас одоо хүн тоохор юм байна уу? Хүн авахар юм байна уу? Өөрөөсөө асуудаг байхгүй. Намайг одоо хин ч тоохгүй байна гэж. Тэгэхээр өнгөний зүсний сайт дээр сайхан дээр үнтэй суугаарай гэж. Одоо юу харахад чинь ингээд манай саяны ингээд постн дээр хахад маш олон усуд байгаа шүү дээ. Тэр чинь бичээгүй зөндөө байгаа шүү дээ. Бичиж байгаа нь тэр боловч бичээгүй цаана зүгээр хараа сууж байгаа ичимхий ч юм уу илтгэл толгойн боддог ганц уус зөндөө байгаа. Манай энэ 188 мянган хүнтэй энэ пэйж дээр бараг 100 мянган бараг ганцаар байгаа шүү. Ямар нэгэн шалтгаанаар бодоорой. Гэхдээ би баг орой лайв хийлдэхгүй болж байгаа юм байна шүү дээ тамины. Та нарт хийх гэсэн юм аа ярьчихж байгаа юм шүү. Та нарт ярьчих гэсэн юм аа. За тэгээ дайвгаа төгсгөд нэг юм илчээ дөө. Яг ер нь энэ гэр бүлийн харилцаа хүмүүсийн хоорондын харилцаа гэдэг бол дуусчихгүй сэдв л дээ. Яриад ивэл зөндөө л юм байна. Ер нь хохирчийн дүрд бидэд тоглож байгаарэ. Өнгөрсөн амьдралаа бити ярьж байгаарай л гэж. Яг намайг ингэ яриад байдаг учраас болдгийн гэж бодож магадгүй. Би зөвхөн хүмүүс сургамж болох үүднээс л ярьж байгаа боловч бас бүгдийн нэ нүгөө бас яриаггүй шүү дээ. Яг би алдаж онсон алдаа оноо дээрсээ босч ирсэн гэдэг. Энэ хүмүүс бас ойлгоод зарим усуд урам аваад энэ хүн ингэж байгаа би яагаад болдгоо юм гэсэн тиймэрхүү л сэтэл суугалуудаа л гэж ярьж байгаа байхгүй. Тэрнээс аа бэгүү хөрсөн очгсноо яриаггүй шүү дээ. Яг амьдралын алдаа амьдралын оноо тэгээд итгэл найдраа алдахгүй өөрийгөө дууссан сүнсэн гэж бодохгүй зүтгэсээр одоо эдийн зэрэгтэй явж байгаа шүү гэж. Манайх асуух юм байна уу? Асуух юм байвал асуу. Хүлээж суусан хүн ер нь хоцордгийг шүү. Энийг л би дахин хэлээд байгаа. Хүнтэй танилцахад битгий жирэхээрээ мэдээж ингэж өнгө үзэмжид хараад өөр чинь таалагдахгүй юм байвал мэдээж эхнээсээ танилцаад хэрэггүй шүү дээ. Өөр чинь таалагдахгүй байж байгаа бол эхнээсээ танилцаад хэрэггүй. А хэрвээ өөр чинь таалагдж байгаа тийм байж ивэл өөрөөсөө түлхээд хэрэггүй. Хоосон хүлээлтэнд бити амьдралынхаа цаг хугацааг алаад агараад гэж. Хоосон хүлээлтэнд тэгж жагаад нэг сайн хүнтэй сундаа. Тэгж жагаад нэг заяаныхаа хантай тэгэнтэй гэдэг. Энэ чинь хоосон хүлээлт, хов хоосон юм байхгүй юу? Энэ амьдрал гэдэг зүйл чамд хань ижид бэлдээд байж идэг юм байхгүй. Бид тэрийг олдгий. Бид өөрөөсөө хувцсгоноор авч өмсдөгтэй яг адилханаар бид өөрсдийнхөө амьдралыг хань ижлийг бид нар өөрсдөө олдог байхгүй юу? Олдгий шүү. Бид хувцсгоноор дахин илүү хувцсгоноор элдв долоо юмудаа бид нар өөрсдөө тааруулж авдагтай яг адилханаар.
Бид гэсэн энэ олон хүмүүс дотроос яг өөртөө таарах хүнээ олдгийг. Тийм учраас дими бити хүлээгээрэй. Хүлээгээл ингээд. Тэгээд нэг ажиллаа хийгээд нэг завгүй хүн яваад байна. Энэ амьдралын халуурчин. Цаг хугацааг ерөөсөө анзаарахгүй. Энэ нэг айхтар хэмнэлттэй, стресстэй энэ амьдрал дотор бид нар цаг хугацааг ерөөсөө анзаарахгүй байхгүй. 1 мэдэд 35, 1 мэдэд 45 ингээд 10 жилээр пад өсрөө өвчдөг. Бид нар хувцсунараа солиод энэ өгөхөөс тэгэд өөрийгөө солихгүй шүү дээ юм чинь. Хувцсунар шиг шин байгаад байна гэж байхгүй шүү. Бид нар хувцсаж удалж яваа солиоддаг учраас. Хувцсунар нь гоё яваад байдаг. Өөрөө бол бид нар тэгэд өдрө болгон хөшрөж байгаа шүү дээ. Өдрө болгон хөшрөж байгаа. Хоосон хүлээлт болцтой жинхэнэ амьдралын алуурчин. Тийм учраас хөдөлгөөнтэй бай. Хөгжилтэй бай. Хөнгөн бай. Тийм бити тийм нухацтай бити бай. Бити ухаантай бай. Би хүмүүсийг ухаантай бити бай гэж хэлмээр байна. Нэг ухаантай болох гээд хэрэггүй. Ер нь бол одоо энэ нийтийн дунд ухаантай хүн бол ер нь дэмий байдаг. Зүгээр л хөгжилтэй бай. Хөнгөн бай. Хөнгөн бай. Альва нэг юм хүн дээр битээ тусгаж ав. Нарганч, наадамч гэдэг шиг. Нарганч, наадамч бай. Хүүгнүүдэд зориулж хэлэхэд бол манай эрчүүд, манай Монгол эрчүүд би одоо ямар өөр орны эрхтэй хүн байж үтсэн биш. Ер нь манай Монгол эрчүүд ийм хөнгөн, хөгжилтэй, тийм эмэгтэй хүндийг татагддаг, энгийн ярихад амар тийм хүндэл татагддаг шүү. Тийм инээсэн альва нэгэн тоглоом даадаг. Янз янзын сэдвэр ярьж тэ эрэгтэйчүүд ихэвчлэн бөксбөр ярих гэдэг шүү дээ. Бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. Ер нь бөксбөрний тоглоом наадан дээр ч гэсэн нэг тийм ингээд хувь скейл хачин болоод ингээл хормоохтой хумайл хумсаа мэрэлдэх хачин болохгүйгээр тэгвэр ингээл хөнгөн өнгөрөөждөг. Балансаа барьждаг. Тийм усуудад манай эрчүүд татагддээ шүү дээ. Нэг тийм ухаантай ажил хэрэгч юу гэдгийг тэд ямиг няхуур нямбай тийм усуудаас ер нь жоохон жирэхэд идэв шүү. Ер нь жоохон жирэхэд. Ер нь одоо эрэгтэйчүүд ер нь тийм эрэгтэйчүүд тийм нарийн төвхтэй юм дургу байхгүй юу? Нарийн төвхтэй ажиллагаа ихтэй цаг хугацаа их бардаг. Тийм энд их дургу. Эр хүний онцлог нь. Тийм учраас буус хуушуур идэх чих амар байдаг хуушууд гараа бараа идчихдэг учраас эрэгтэйчүүд ер нь альва нэг имийг хялбар амар талаас нь хардаг байхгүй юу? Нэх ингээд шүл оочлаа суух гэхээс илүү хэдэн бууз аваад өнгөцсөн аяг амар байдаг шүү дээ. Яагаад одоо энэ дэлхийн ертөнцийн өнөөгийн болтод одоо энэ бие үнэлэгчдэр энэ юу муу өдрөө одоо хүртэл ам бүхтэй байгаад байна уу? Айгу амар байхгүй юу? Тэрнээс жирийн хүүхэнтэй уулзахлаа чинь болзон байрн мөнгө төгрөг зарна тэгнэ ааш авирын олон байрн тэгнэ 80 ажилтай байхгүй юу? Амар их ажиллагаатай. Тэгсэн дээр зүгээр мөнгөний төлөөд очиод унтцсан айгу амар байхгүй юу? Тийм учраас одоо энэ бие үнэлэгч гэдэр одоо энэ Ёоноч бүр хамгийн эртний мэрэгжил гэж байгаа шүү дээ. Хамгийн эртний баг одоо жихүү нэгдлийн үеэс ахгуудаад одоо мах шүлэр бие үнэлж исэн машин. Тэрнээс хойш одоо ингээд бүр төгсрлөө одоо бүх оронд л байж шүү дээ. Бүхий л оронд байж идэг ийм зүйлүүд яагаад ирчүүд тэрний үүдийг босхийг илээгээд үүдийг татаад байна уу? Ирчүүд тийм амар хэлбэр юм дуртай байхгүй юу? Тэрнээс ийм нарийн төвхтэй юм дургу. Ингээд нэг жухад нэг амьдралын төлөвлөгөө яриад ингээд нэг ас хити юм яриад өөрийн байцаагаал чи ер нь яах гэж байгаа ийх гэж байгаа өдргээл байцаагаал нэг ухаантай нэг олон гişгүүртэй шат амжилттай юм яриад би яста тийм цэвэрч хүн ийм боловсралтай ингэдэг тэгдэг хувцаа ингэж ивдэг хүн дуртай муртай эдэр гэдэг тэгэл зүгтаага алга болносоо болиж юм. Гэл зүгтаага алга болно. Гэхдээ тэр болгоно тэр олон даалгаврыг биелүүлнэ гэдэг хэцүү шттэ амьдрал дээр чинь. Тэгсэн дараа жоохон тэнэгдүү юм шиг ингээл энийгэл ингээд айсын дагаал чи өөрөө мэддээ тэргээд өөрт нь ингээл эрхийн өгөөл ингээд байждаг юмтэй мангар дуртай байхгүй эртэйчүүд. Өөрөө мэдж байгаа боловч мэдэн бүдлээл чи надгаа хийжтэй тэргээд ингээд байждаг. Өөрөө чадах байсан ч гэсэн би чадахгүй штэ ингээд ингээд сул дараа загнаал ингээд байждаг. Тэм эмэгтэйчүүд дуртай штэ ингээд мэдэмхээрээ надад чинь тэгдгийг ингээд зааж зааварлаад тэгдгүй ингээд эргүү бадаагаар нь дуудаад боловсралгүй мал тэнгэрэн дуудаад байвал эн чинь
Ямар ч эрэгтэй хүн за чи ямар ээжтэйгээ сууж байгаа юу аа? Тэгээ ээжээсээ залхачаад ах чинь ахаад нэг ээжтэй болохыг хинч хүсэхгүй шүү дээ. Бүхэл амьдралын туршид ээжээрээ заалгаж ирчихсэн. Арай гэдэг эрхчлэг болох чинь ахаад нэг ээжтэй болно гэдэг чинь хэцүү үстэй. Чи бас нэг өрхийн тэргүүн болмоор байна шүү дээ. Энд чинь бас нэг өөрөө юмаа мэд шийдэг. Тэр чинь найх нэг заадаг, зааварладаг. Нэх мэддэг, мэдэмхийрсэн. Нэг мэдэн бодолтогчгүй нэг балаа амтай суучхлаар чинь. Тэгээд нэг тентхий чинь нэг ухаантай хүний ишлэг татаад энэ ч нэг дэлхийн эрдэмтэд ингэсэн тэгсэн идэргээл дэлхийн эрдэмтдийн үгийг орон гертэ авчирч наагаал ингээд тэнэгтэй дэвэл ер нь тэсэхгүй шүү дээ. Ер нь эмэгтэйчүүд жоохон гинэн хонгор нэг юм жоохон тэнэгдүү иймэрхүү байвал их гоё байдаг шүү дээ. Та нар одоо энэ фэйсбүүк дээрээс ч харж байгаа биз дээ. Эмэгтэйчүүдийн энэ тэнэглэж байгаа машин тэрийг шүргэж байгаа тэр нэг заглагаа машин дээр бензин хийх гээл бензиний хүчүүд үрэх гээл хайж байж байгаа. Тэр чинь маш олон эрэгтэйчүүд энийг л хөхрөөл айгүй тийм хайрлаад өрөвдөж яадаг байхгүй. Эмэгтэй хүний хэдийгээр энэ яста тэнэгшүү эмэгтэйчүүд гэж байгаа болов дотортолтой хайрлж идэг байхгүй. Яагаад гэвэл тэднээсээ сул дорой зам бол эрэгтэй хүнд таалагддаг байхгүй. Эмэгтэй хүний сул дорой зам бол эрэгтэй хүн таалагддаг. Эрэгтэй хүн бол эмэгтэй хүнийг асрамжлах гэж, хайрлах гэж, гар дээр өргөж явах гэж ингэж хүнтэй суудаг байхгүй юу? Яг хөө магадгүй нэг юм угжны бацаанууд яж болно л доо. Нэг тийм мөнгөтэй төрхтэй хүнтэй суугаад мөнгөөр нь хоолндоо хусгнаар авахгүй хадах сонирхолтой. Гэхдээ ер нь дийлэнх бие даасан ирчүүд бол сул дорой эмэгтэйчүүдийг сонирхдаг байхгүй юу? Тэрийг хайрлаж, тэрийг баярлуулж, тэрэндээ юм худалдаж явж өгч адаглаад нэг тарганы бөглөө мөгдөө онголох нэг урдуур нь ороод хүүхаагаад эргүүлээд байвал энэ ч одоо хоёр эрэгтэй хүн амьдраад байгаа юм шиг те тэгдэг нэг юм өргөсөн ч гэсэн нөхрөөрөө өргүүлдэг барьдаг тийм ив зөөлхөн бамбар нэх амир бодож яваад булчин шүрмсээ өгжүүлсэн байж бол эрэгтэйчүүд цацсан болио байлиг гэл ингэ шүү дээ. Тэгээд орд дэвсгэрэн дотор ч гэсэн хоёр мод шиг мэддэг татчих. Ямар өдөг бахав те. Нэг булчин шүрмс нь аваад тавьяасан. Ер болбраа гэдэг үг мэднэ мэдтэй тамина. Эмэгтэй хүний үг шүү дээ. Болбраа цагаан амт хөгөөгөө аваа гэж нэг болбраа цагаан амт байдгийн байлээ гэдэг шиг. Хөөгөрдөг төхөөдөр тэгж байгаа шүү дээ. Болбраа гэдэг байгаа зү. Тэг булчин шүрмстэй гэж ярихгүй байгаа зү. Тэгтээ манай эмэгтэйчүүд мэдэмхийрхэ болоо. Жохон мэдрэл муутай юм шиг бай. Чаддаг байсан ч гэсэн чадахгүй юм шиг царайлаа. Нөхрөөрөө хийлэг. Нөхөртөө хийсэн хийгээд өгөхт нь магт. Яста мундаг шүү. Ёо ирчүүд ийм л мундаг штэ. Тэргээд цаадуудаа өнгөрөө. Өнгөрөөдөг байхгүй. Эрэгтэйчүүд чинь гадна талтай ийм том хүдэр хадарчсан доотлоо нэг 3 настай бандин л сэтгэхүй байж идэг штэ. Манай мод унаа шиг. Жоох юм дээр өнгөрдөг. Яг тийм штэ. Яг хүүхдүүд штэ. Өнгөрөө. Тэгэл нэг хаалганы бариул ч юм уу нэг янз янзын юм дээр миний өгс нь энэ ингэчлээ. Хийчгүй. Ингээ сайхан шүү. Манай хүн ч одоо юм чадчихдаг. Сайхан байх шүү гэл. Ухаантай эмэгтэй хүн тийм байдаг байхгүй юу? Өөрөө чадна шүү дээ. Өөрөө бүх юмыг мэдэн чадна. Тэгсэн эдий боловч нөхөртөө бүгдийг даатгадаг. Ухаантай эмэгтэй хүний чанар. Ухаан молгүй эмэгтэй хүн бол нөхрийнхөө урдуур орж юмаа хийн. Эцсийн эцдэг нөхрийнхөө нэр хүндийгч өөрийнхөө нэр хүндийгч бүх юмаа алддаг. Бүх юмаа алддаг байхгүй. Нөхөр нь ч гэсэн залхуу болдог. Нөхрийнхөө урдуур юм хийгээд таглаа нөхөр ч залхуу болдог, итгэхгүй болдог. Нөхөр нь өөрийнх нь эрхэнд байх, өөрийг нь гуйх тэр хүний хайгаа явждаг. Гэртээ өөрөө тэрлэл мэдэмхий бүх юм чаддаг мэддэг их нэртэй байна гэдэг чинь их хэцүү зүйл байхгүй. Их хэцүү зүйл. Тэгэхээр эрчүүддээ эрх мэддийг өгөх хэрэгтэй. Эрчүүддээ сул дорой харагдаж, үгээр нь байж, зөөлөн байж, хатуу үгэнд нулимс солиос сэлгэнд мэлгэндэг. Язганаад урдаас шүсээ өсчүүлэх хэрэлдэх биш. Ер нь хэрэлдэж яхаар зүгээр ингээд нөхөр чинь том дугаараад ирэнгүүт дууга хураагаад нүдэндээ нулимс сэлгэмүүлээд тэр хэрв цааш явахгүй шүү дээ. Өрөвдөөл эхлэн шүү дээ. За арайш хэтрүүлчихгүй дэндүүлч эхлэе дээ. За миний буруу даа гэл ингээд бууж өгнө шүү дээ. Одоо энийг болио хоёлаа гэдэг ч юм гээл ингэ шүү дээ. Тэгэхээр ингээд шүсээ өсчүүлэх хэрэлдээ нүд амг ялцаал юм барьж аваад босч ирээл тэр ингээл харилцан цохирцоод ингээд эвэл эн чинь гудамжны зодон шүү дээ.
Би энийгээ дор орохгүй гэл. Амьдрал гэдэг чинь юм арга эвийн зүйл байхгүй юу? Арга эвийн зүйл. Хүч чадлын зүйл ерөөсөө биш байхгүй юу? Чи арга бидэг гэдэг байгаа үстэй. Арга нь юу юм? Эрчүүд нь, бэлэг нь юу юм? Эмгтээчүүд нь байхгүй юу? Бэлэг гэдэг чинь бэлэг оюуны юм. Арга гэдэг чинь арга ухааны юм. Хоёр өөр зүйл шүү дээ. Эрчүүд бол ингэж хүчээр ингэж өвийг бүтээдэг бол эмгтээчүүд ивэр нөгөө зөөл натгаа иднэ гэдэг шиг. Ямар ч ёрдгор чулуу байжсэн чинь ус урсаад байвал мүлийдэг юм байна л да. Ямар ч ёрдгор чулуу байсан. Тийм учраас голын ус голын чулуунууд мүлгэр үйдэг шүү дээ. Эмгтээчүүд ус шиг байдаг байхгүй юу? Тийм учраас эцээс зөөл натгаа иднэ гэчээр эцээс нөгөө нөхөр нь эцээс ихнэртэй 75-аар бууж гин. Энүүгээр би энээс салбал би амьдрч чадахгүй гэж. Энээс салбал би амьдрч чадахгүй гэдэг чинь энэ шиг намайг ойлгодог хүн байхгүй гэсэн үг шүү дээ. Тэрнээс биш өөр энэний хоол энэ хүүхэд хоол хийн босны хоол хийж чадахгүй гэсэн үг биш шүү дээ. Энэ хүнээс өөр хүнтэй амьдрч чадахгүй гэдэг нь энэ хүн шиг намайг ойлгодог хүн олдохгүй шүү гэсэн ойлголт шүү дээ. Тэрнээс мөнгө төгрөг хоол ундны асуудал ерөөсөө биш. Ямар ч хүүхэн хоол хийж шүү дээ. Ямар ч хүүхэн хоол хийж чинь ямар хүүхэн орд ивсгэрийн дотор орж чинь. Зүгээр ямар ч хүн чамайг тэгж ойлгож чадахгүй байхгүй. Ямар ч хүн ойлгож чадахгүй. Энэ ойлгомжны зүйл байхгүй. Ухааны зүйл. Тийм учраас эрчүүдийг хажуудаа тогтооё гэж бодож ивэл аясаар нь байгаад тэгэхээр арга ухаанд хэрэглэн шүү дээ. Магтаал, огшоол, нэг гомдол ярихгүй, гомдол тонирхгүй. Гоншгоноо дандаа өвчин ярьж идэг, гомдол ярьж идэг хүнээс ер нь 90 эмгүү зүгтаад байна шүү дээ. Дандаа нэг өвчин ярьж идэг, дандаа нэг гомдол ярьж идэг хүнээс бол 90ч бай, эмэнч бай зүгтаад байгаа байхгүй. Зарим үед бол жижиг шажиг өвчин тэсгэл хэрэгтэй шүү дээ. Тэрнээс одоо тэртээ тэргүй эмчтэй суугаагүй юм бол тэртээ тэргүй эмчтэй суугаад идгэж чадахгүй юм бол заавал гэж нэгээ жижиг шажиг юм дээр нэг толгойн өвчин ч юм уу нойр дутуу хонхлоор гомдлоод иж болохгүй шүү дээ. Залхааж болтгүй байхгүй юу? Ер нь хайрыг залхаавал тэгэл хайр чинь сүл дээрээ үзий ядал болчдөг байхгүй. Ээж нэрийн нэг буруу юм байдгийн шүү дээ. Гээл нэг том болцсон хүүхдийг араас ингээд байнг ингээд идэг. Сүл дээр ээжээс зүгтаадаг болдог, худлаа ярьдаг болдог шүү дээ. Хитрхи хүүхдээ хайрлж ингээд бүх юм руу н ороод бүх юмыг яагаад захиал зааварлаа шаардаад ингээд хүүхдүүдийг хитрхийг ноолдоод тахтар хүүхдүүд ч худалч болдог. Хулгайч болдог. Сүл дээр залхдаг, зүгтаадаг. Ямар ч үн цэнгүй ээжийн үгэл ямар ч үн цэнгүй болдог. Яа тэрнтэй адилханаар манай эхтрүүд ч гэсэн хитрхи юм болгон дээр гомдолдог, юм болгон дээр яадаг. Гоншгондог, өвчин зовлон тоождог. Ингээд байвал бас нөхрөө залхаачдаг байхгүй. Дахиад ингээл өвчин, дахиад хүчтэй яац юм бэ гэл. Чи хүн ч юм бол сайхан баймаар байдаг. Зүгээр нэг сайхан. Тэгж яах чи хажууд нь ингээд зүгээрээс амьдралдаа зовлон дуудаж авчрал. Зүгээр амьдралаа зовлон болгоол. Ингээд байвал хэцүү шүү дээ. Тэгэхээр амьдрал гэдэг бол ер нь арга ухааны зүйл шүү. Арга ухааны л зүйл. Манайх энэ үрт намайг сонссонд баярлалаа. Гэхдээ эн чинь юу шүү дээ. Би одоо эн чинь баг цаг 30 минут ярьчихлаа ш та нартай. Энэ нэг хитэн бариулах гэсэн золимог чинь лаваараа хөвдчихдэг юм бахта. Гэхдээ одоо тэр хурж бариулаа хөөе. Цаг хугацаа болохоо байлаа. Орой ярихгүй байж магадгүй шүү. Яг бол би ярих юмнуудаа баг таланд ярьчих та. Яг хөө тэгээд орой ядрал багтаа байж ивэл өнөө орой ярина. Ер нь тэгж байгаад явах вэ. Чааш энэ сэдвэр та бүхэн сонсхийг хүсэж байвал энэ сэдвэр чааш нь үргэлжлүүлж ярьж болно л доо. Тэгээд дараагийн сэдв бол нэг 90 юм харилцаа. Дотн харилцаа. Би энэ сэдвийг бол ярихгүй гэж боддیں۔ Гэхдээ хүмүүс бас хүсэл тавиад байгаа. Та хахад энийг яриад өгөөч гэдэг. Би тэгээд яаж дур хандаг мандаг тэгдэг гэдэг тухай ярих гэж байгаа юм биш. Ерөөсөө тийм ярихгүй. Ер нь бол ямар байх хэвээр вэ гэж. Энэ өөрийгөө хатааж, өөрийгөө түгжиж, өөрийгөө өвчлүүлж ингэж явах их буруу шүү гэдэг энэ тухай ярих гэж байгаа байхгүй. Ялангуяа энэ манай эмэгтэйчүүд төр их байдаг зүйл. Өөрийгөө хатааж, хатан. Өөрийгөө их түгжиж, тэрнийхээ ингээр бас маш их өвчин, мөөгөнцөр. За тэгээд шарах хавдар мён каста тэгээд эмгтээч төрөл бүрийн өвчин
тусдаг. Ямар ч харилцааг мөртлөө асар их өвчин тусч идэг. Манай Монголын нумаа үзний хавтар энэ хөхний хавтар гэдэг бүр найгаа алдлаа шүү дээ. Харилцаа буруугаас болж байгаа байхгүй. Харилцааны буруу. Энийг эрүүл мэндийн талаас нь би ярьж үгүй гэсэн юм бодол байдгийг. Давтамж нь юу н ямар байдгийг. Ер нь яавал болдгийг гэдэг тухай. Бүгд баяртай.